За баярын мэнд сайхан амарцгааж гин үү, амарч гин үү, ажиллаж гин үү, тэ? Сонь сайхан. За одоо миний хувьд одоо амралтын өдөр, ажлын өдөр нэг ялгаа байдаг өндөө тэгээд их стайнууд хийгээл өдөр гэж нэг ялгаа бол гарах ажиллаа гээл байдлаа да. За хүмүүс хай гэж шүү. За өнөөдөр чинь 109 жилийн өмнө тэ үндэсний эрхчлүүд тусгаар тогтнолоо сэргээсэн баярны өдрөө гэдэг ба штэ тэ. Тэгээ ер нь тусгаар тогтнол гэхээр бидний одоо сайн ахын хувьд ч гэх юм уу тэ бидний хувьд ер нь бол юу бодох хэрэгтэй юм бол гэж бас хаяад тэ. Тусгаар тогтнолчдод саяхнаас тэмдэглэж гисэн тэ. Тийм баг. За энэ ингээд лайв эхэлчихтэй гэж бодож байна тэ. За. Онлайнаар одоо манай боллогийн, дөлөөгийн найзлаар манай найзууд харж байгаа. Тэгэхээр конференц ихтэй учраас бүх найзуудаа бас бидний яг цаг гаргаж үзэж байгаа хүмүүст тусгаар тогтнолын баярын мэндийг хүргэе. Тэгээ би ч одоо энэ подкаст баг орж байгаа биш онлайнаар. Зөв тусгаар тогтнолын юу вэ гэж асууж байна. Тэр бол айгүй том сэдв зүгээр мэдээж энэ уцмаад тахшгүй. Манайх бол хоёр том гүрний дунд очдог их тийм агуу түүхтэй боловч бас их агуу том газар нуттай боловч тийм цөөн хүн амтай улс л да. Тэгэхээр жижиг орнуудын эдийн засгтаа өөрснийхөө бол харьцуулах шаардлагатай болдог. За тэр тусмаа бол бид нар одоо Сингапур төгсөгчдийн холбоогоор Сингапурын одоо вамч их оролцоо. Тэгээд одоо Норвеги ч юм уу бусад улсуудад л урсаж зүгээр яг тусгаар тогтнолын гол баталгаа нь эдийн засгийн эрхчлөө. Хүчтэй эдийн засгтай байх хэрэгтэй. Self sustaining буюу өөрийгөө аваад боломжтой тийм эдийн засгийг бий болгох. Тийм эдийн засгийг бий болгохын тулд бол чадварлаг боловсон хүчин тийм үү? Чадварлаг хүний нөөц Монгол улсад хэрэгтэй. Инхээр бол боловсролтой бол анхаарах хэрэгтэй бол таардаг. Дээр нь эдийн засгийг сайн хөгжүүлэхийн тулд уул уурхаагаас бүс одоо хамаарсан. Одоо маш түүхийн эдийн экспортыг тийм Африкийн орнууд шиг тийм ус болчиход байна л да. Нүүрс эцэс одоо юу гэдэг нэг тэдгийн бүтээгдэхүүн гаргадаг. Тэгээд тэрнээс бол бүх Монголын эдийн засаг, улс төр, энэ том фракцуудын зодон шорон оронгийнхны асуудал хүртэл явдаг ийм л оролдоо. Тэгээ яг одоо би хаанаас нь яаж яхаа мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Монгол хүн болон боловсролтой байж Монгол улсын тусгаар тогтнол баталгаажна. Дээр нь бол үндэснийхээ хил одоо нэг талигч бас тийм зундуунд орж байгаа сайхан л хэлсэн байдсан байна. Одоо бодоход те хил мал гурав бол байхад бол бид нар бол бас очиртай тийм ээ бид нар гэж тусаа тогтнолын баталгаагаа бол тэр гураар илэрхийлсэн байл. Яг дээр нь бол яг түрний ярьдаг боловсролтой хүмүүс тийм ээ шинэ үеийн зориг зүрхтэй хөдөлмөрч нэг зүгт хардаг үндэсний амбицтай тийм улс үндэстэн байж бид нар өнөөдөр энэ том улс орнууд донд төсөж үлдэх байх. Тэгэхгүй бол одоо бид ч одоо хоёр улсын тэрцмаа урд хөшөөсөө хараат эдийн засгтай тийм л орн болчиход байна л та. Тэгээ энэ дээр яалч дэлгүүрж асуух хэрэгтэй юм боловсрол болчиход байна л да тийм. Манай улс зур 90 оноос өмнө бол бид төгссөн дэлгүүрт эдийн засгтай явж байхад бол одоо нийтээрээ бол энэ нэгдсэн одоо боловсролын систем одоо тогтсон юм байна шүү дээ. Тэрнээс хойш ингээд шилжиж явсаар байгаад одоо тэрнээс хойш одоо тийм залуучууд хүүхдүүд маань бол боловсрол маань өөрөө юм маш докторгүй гэхүү тийм шижилтийн үе гэхүү тийм ингээд нэг 90 бараа ингэж явсаар өнөөдөр хүрсэн. Гэтэл одоо ингээд ковидын үетэй бодонгууд 19 оноос бол манай боловсролын систем ялангуяа 10 жилийн боловсролын систем бол нэлээд орхигдоод байгаа гэж харагдаад байна л да тийм. Тэгэхээр энэ орхигдоод байгаа байдал өөрөө чинь хоёрын хувьд бас юу гэж харж байна тийм. Энд чинь нөгөө эргээд цаашлаад нөгөө боловсрол авч чадж байгаа авч чадахгүй байгаа гэдгээр энэ чинь өөрөө нөгөө кастинг систем маягийн бас үүсэх эргээд нөгөө нэг ядуурл руугаа илүү хүн орох тийм эргээд 10 20 жилийн дараа энэ нөгөө сөрөг дүм нөлөө маань бас
гарах юм шиг харагдаад тэн дээр бас залуучууд нэлээд эмзэглээд яриад ах шиг харагдаад байна. Эний хувьд ч гэсэн бас тэгж хараад байгаа юм л та. За яг хөө зургатаар үзэгч гэдэг юм уу те ялангуяа суур боловсролын асуудал дээр те. За одоо тэр чинь ялангуяа гэр орол буюу хөдөө орон нутаг юм уу баг интернет байгаа байхгүй мэдэгдэхгүй те баг зургт үзэж чадахгүй юу тийм хэмжээнд те өнөөдөр амьдрал нь тийм байгаа хүмүүс те сургууль байхгүй те одоо баг сүүлийн 10 гаруй сар бол ер нь бол хичээл завсарчлаа шүү дээ тэр ч 10 жил их юм бол энэ маань энэ ирээдүйд хэл нөлөөтэй юм бол те бид боловсролын асуудлыг ер нь тусгаар тогтнолтой тэгж холбож харж байгаа бол За би бодлоо болчихгүй. За нөгөө түрүүний асуулт нь нөгөө залгуулаад ярьчих босролтой холбоод ярьчих нөгөө 1911 оны тусгаар тогтнолоо зарласан өдөр болно. Миний хувьд нөгөө Монголын олон баярууд дундаас хамгийн одоо дутуу үнэлэгддэг, муу үнэлэгддэг буюу илүү жоохон дэлгэрүүлэх, ойлгуулах тал дээр муу юм болов. Одоо наадмаар хүртэл одоо энэ тусгаар тогтнолын өдрийг зарлдаггүй шүү дээ. Дуус одоо хүннүү байгуулагдсны тэдэн жилийн, мянган жилийн их Монгол улсын тэдэн жилийн гэсэн мөртлөө 1911 оны ойг л хэлдэггүй. Гэтэл ач холбогдлоороо айгүй чухал өдөр байгаад байдаг те. Тусгаар тогтнолоо зарласан гэдэг өдөр чинь хамгийн том баяр байдаг. Independence Day гэдэг 4th of July гэж Америкийн хувьд бол хамгийн том баяр байгаад байдаг. Тэгэхээр энийг нөгөө түүхтэйгээ босролтой холбочих гэвэл одоо Монголын босролыг нэлээд жоохон өнгөрсөн үеэсээ салах гэж оролцсон аюул болон үеуд бол таарсан юм шиг байна те нөгөө магадгүй манжийн үед бол одоо Чингис хааны үйл явдлуудыг жоохон ач холбогдлыг дарах тэр үеийн хүмүүсүүдийг одоо устгах ч юм уу те тархаан бутраах ийм орлогол явагддаг байсан болов. Одоо түүх сайн мэдгүй учраас уучлаарай. За тэгээд социалын үед бол одоо өнгөрсөн ургийн овгийг устгахаас ахуулаад бурхны шашнаас төвдөөс салгах ийм оролдгууд явсаар байгаа нөгөө түүхээ бид нэр өөрсдөө бас сайн одоо өвлүүлж эсвэл одоо бичээгүй за тэрийгээ заадаггүй ийм үед явсан учраас 90 он гарснаас хойш бид нараас тэр өнгөрсөн үеэ дахин сэргээх нь оролдлогууд их зөв буруу аргаараа их явцсан те одоо түүхээс өгөхлөөр хамгийн одоо Монгол хүн гэдгээрээ бахархдаг үе нь одоо Чингис хааны үеэсэн учраас Чингис хаан шүтэх оролдлогуудыг хийсэн за бурхны шашнаа одоо сэргээсэн за тэгээ бөөгийн шашинч гэж их юм болов. Тэгээ бөөгийн заншлыг бас сэргээс гэж оролцсон. Гэтэ сэргээхдээ одоо хэтэрхий тууширж бас сэргээсэн одоо бүх юм Чингис хаан болгоод ганц удаа багтгүй энэ одоо тэр болж тараад байгаа байхгүй тийм одоо тухайд бас тэрэлэн болмоо гэдэг юу явж байгаа учраас тэгээд нөгөө түүхээ бид нар өөрсдөө бас яг цаасан дээр буулгаж бичдэггүй гай бас тэр нь харагдаад ах шиг байна л да. Тэгсэн мөртлөө Чингис хааны хамгийн муу зүйлийг нэг юм уу да хэд үнцрэхэг үзэл Монгол цус эдрийг бол одоо дахин шүтээд одоо Монгол цус бол биш бол одоо муу одоо өөр цустай хойлол одоо тусгаар давханд ална гэдэг чинь буруу утгаараа өгчүүлсэн. Гэтэл Чингис хааны үеийн хамгийн сайн зүйлүүдийг нь ерөөсөө өлүүлээгүй. Миний хувьд бол Чингис хааны үеийн гол юм бол үеийн засаглал төр өдөрдох хэлбэр философи нь орхитуулсан буюу одоо нэрэ зарчим дээр суурилсан чадвартай хүмүүсүүдээ л төрдөө оруулдаг. Одоо хуулаа одоо ягштал биелүүлдэг. За хэр бодтой амьдрал дээр хэр байсан мэдгүй гэхдээ одоо ганц хоёр Чингис хааны тухай ном уншихлаарэ Чингис хаан ч гэсэн өөрөө ч гэсэн энэ би одоо их засаг хуулиасаа би ч өөрөө одоо тийм энэ хууль захирагдана гэсэн утгатай юм үг хэлсэн юм шиг байлээ. Тэрийг гол санаануудаа түүхэндээ үлдээгээгүй, түүхийн сургамж болоогүй, 10 жилийн хүүхдүүдэд заагаагүй учраас хэд тууширсан түүхийг одоо сайн дураараа өөрсдөө сурцгааж авцгаагаад тэрний одоо хор уршигнаас манай эдийн засаг бас тэгээд ковидын үеч гэсэн одоо нэг хэсэг монгол хүн бол ковид тусдаггүй юм байна. Энэ бол одоо хоньны мах тий органик хоньны мах идэгтэй холбоотой энэ төр гэж тууширсан зүйлүүд явцсан шүү дээ. Тэгээд зам ёсороо тэр нь хотлоо батлагтаад миний бол босролтой холбоо ярихад бол юм байна. За ойлголоо. Сайн ахын хувьд юу гэж харж байна?
асуулт нь дахиад товч тавтаа уучлаа. Ингээд бол ерөөдөө одоо 20 онд цаашлаад 21 онд манай боловсролын салбар нь угаасаа нэг талаас уналтанд орсон гэж харагдаад байна л да. Тэгээд цаашлаад одоо сургуулиудыг хаахаас эхлээд суур боловсролын асуудал нь орхигдоод байгаа юм шүү. За яг хуу тий дундаж давхар байна уу, тэрнээс ч боломжтой айлын хүүхдүүд бол тий онлайнаар байна уу, за сурагч багш байна уу, тий ингээ боломжоор сураад явж чадж байгаа баха. Тэгтэл мэдлэг мэдээлэлс хоцроод байгаа юм бүхэл бүтэн одоо юм тий ядуу бүлэг гэх үү юу гэх үү те ийм хэсэг бол одоо ингээд байсан маань улам хүндрээ цаашлаад ингээд 10 20 жилийн дараа энэний одоо сөрөг нөлөө нь бол гарах юм шүү те ирээдүйн үе маань нөгөө боловсрол гэдэг талаас нь ковидын нөхцөлд бол хаягдаад байгаа юм шүү л гэдэг хардлага байгаа юм л да те дөө ковидын үеэр хаягдах байх энгийн үед чинь баг ковид ч байгаа шүү дээ савч байгаа тий тэгээ одоо энэ сая боломжтой акшнтэй би таарсан манай ухаан бодлого. Тэгээ энэ боловсролын салбарын шинжилгээ асуудлаар битгий санал бодлоо солилцсон. Ерөнхийдөө бол явж байгаа төсөл одоо байгаагаас дорцолт явж байгаа юм л шүү дээ. Гадаад хэлийг 6 дахь ангиас заан маань гэдэг ингээд топ-род өвчгнүүд явцсан лээ. Тэгээд боломжтой акшн бол тэнд дээр сөрөг байрс одоо тийм дэмжихгүй байгаа юм билээ тэрийг бол. Тэгээд одоо байгаа энэ боловсролын шинжилгээний хууль дээр ингээд ажиллаж байгаа хүмүүс бол их хуваагдмал байр суурьтай байгаа юм билээ. За Кембрижийн боловсролын асуудлаар бол маш одоо баг тусдаа яриа авах гэдэг байна л да. Зөв би бол хэлэхэд бид нар бол ингээд тийм даяашиг процесс тэтгэл дэлхийд явагдаад эхэлсэн. Энэ үед бид нар дангаарших гэдэг ямар ч тийм шаардлага байхгүй шүү дээ. Тэгтээ дахин хэлэхэд үндснийхээ хэл соёл бичгээ бол маш сайн заах хэрэгтэй. Гэтэл одоо бас даяаршчин гээд физик, хим одоо төр шинжилгээ ухааныг бол англиар үзнэ мэдэр гэдэг бол айгүй том туушралхгүй юу? Юу гэхээр саяхан би одоо энэ юу гэдэг ном орчуулжлаа. Одоо орн судлалын тухай яагаад одод амжилтгүй гэдэг ном. Тэд бол ингээд би яагаад шинжилгээ ухааны юмыг монголоор орчуулах ёстой юм бэ гэдгийг би зөвхөн тэн дээр анзаарсан. Пуужинт холбоотой хэллүүд жишээ байхгүй байна. За тэрийг тэглийг орчуулах албагүй. Гэхдээ хэрв бид нар харь хэлээр шинжилгээ ухааны бүх юмыг заагаад хэлэх юм бол монгол хэл шууд устдах юм бэл. Ойлгож байна. Одоо бидний өнөөдөр хэрэглэдэг маш олон үг жишээ одоо за урлагт дээр ярих юм бол жишээ нь одоо төгөлдөр хуур гэдэг үг байл та жишээ тийм. Энийг бол жишээ нь бадраагаа бол эмгэх сурч байхдаа энэ одоо хөгжмийн зэмсийг яаж орчуулвал дээр вэ гэж үзээд одоо хөгжмийн хамгийн дээд доод нот тэр хөгийг илэрхийлж чаддгаар нь төгөлдөр гэдэг төгөлдөр гэж яхаа бүхнийг хамруулах гэсэн давхартай агуулдаг төгөлдөр гэдгээс гадна тэр бүх аюулгүйг гаргаж дуугаргаж чаддаг учраас төгөлдөр хуур гэж нэрлэе гэдэг. Ингээд энэчин гоо энэ төр үеийн мундаг хүмүүс апруу одоо билэмшэрд их сайхан орчуулгаад өнөөдрийн бидний монголчууд одоо болдоо одоо төлөө бид нар бол энэ чинь монгол үг л гэж бодож байгаа шүү дээ. Монголд байгаа одоо 13 дугаар зууны төгөлдөр хуур гэж ярьж ирсэн юм байна гэдэг. Үгүй ийм маягаар бид нар цоош нь одоо урлагийн зэмсгийг хүртэл тийм үү одоо балиад бүжин жүжиг гэдэрч бүжин жүжиг гэж одоо сүүлд гарч ирсэн үг нь шүү дээ. Дөөр байна. Энийг бол ингээд нутагшуулаад монгол үг болгоо явдаг байхгүй. Өнөөдөр бид нар пиано гэж яриаггүй төгөлдөр хуургийн ярьж чинь сайхан л шүү дээ. Яг үн шиг бид нар бол гадны юмыг бол сайхан монгол руугаа орчуулад за зарим нь бол японочч шиг сайхан нутагшуулж аваад тийм ээ. Ингээ явах хэрэгтэй. Нэг талдаа. Нөгөө талдаа одоо жишээ нь ингээд монгол хэл заахгүй гэдэг алтан үеийн гишүүн бол буруу ярьж илээ. Ерөнхий сайд байсан хариуцлагагүй мэдээлэл хийж илээ. Одоо монгол хэлийг 10 жил заахаа гадаад хэлийг 10 жил заахаа болооч гэж ах шиг ийм тийм савлуулсан утгагүй юм идэг. Ингэж одоо хүмүүсийн боловсролыг хойш татах юм хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол гадаад хэлийг бол багтан заах хэрэгтэй гэж боддог. Нарийн анзаарах юм бол харин Орос сургууль
одоо ер нь гадаад хэл сурсан хүмүүс монгол хэлээ илүү сайн судалж мэддэм байлээ шүү. Би бол энийг хувийн туршлагаас болон бусад найз нөхдийнхээ туршлагаас харж байхад өөр хэлтэй харьцуулаад өөрийнхөө үндэсний хэлийг илүү сурт юм блэ. Тэгээ одоо би цааш нь базаа хэлэхэд бол бид нар ингээд улсын салбарын шинжилэл хийж ингээд 10 жилийн одоо суурь боловсролын талаар ярихдаа ингээд ямар ч мэдээлэлгүйгээр зөвхөн ард түмэн масс одоо олон одоо масс гэж ярмаар байна тийм нийтийн олон хотод таалагдах тийм шийдвэр гаргах гэж болохгүй. Улс төр гэдэг бол улс эх орноо бодсон алсыг харсан тийм шийдвэр гаргах болтой биш. Хүнд таалагдах шийдвэр гаргахын тухай ерөөсөө биш. Алсыг харсан шийдвэр гаргах ёстой л гэдгийг би хэлмээр байна. Энэ ковидын үед бол монголчууд харин ч их сайн цахим байдал шилжиж чадчихэв. Би Германд байдаг найзтайгаа ярьжсэн. Одоо энэ хинтээ сая чимээг апп хийдэг бадралтайгаа бид хоёрын намар хамт энэ шараа ариг уусгуулаа. Тэгээ чигээ апп яаж нэлт хийх үү гэж ярьж байхдаа би тэг ковид болж ирсэн учраас бадралаа ер нь танах юу Германд ер нь яаж юм гэсэн чинь ер нь Монгол хараа их сүрхий юм байна. Германы ихтэй сургуулиуд энэ бас ерөнхийдөө зайн сургалт тал дээр жоо хойрог сая л нэлээ тэр дээр адаптац хийж аюу хурдан хийж авч байгаа гэдэг. Яг Америк бол жишээ нь алсын зайн сургалтыг бол одоо намайг чинь оюутан байхад л хийдэг л байсан л та. Онлайн портал сайтаа даалгавраа юм заавал цаасаар өгөхгүй апплод хийн. Группээр дискшн явуулна. Багш нарын өгөх заавар зөвлөгөө даалгавар энэ төр бол дандаа л онлайн л байсан шүү дээ. Тэр бол цаасаар юм байхгүй. Тэр зөвхөн миний нөгөө сурч исэн мэргэжил IT болохоор бас магадгүй манай сургууль илүүтэй тийм байсныг үүсэхгүй гэхдээ юм байна. За хоёрд ер нь ковидын асуудал энэ зайнаас ажиллах асуудал гэдэг бол одоо дэлхийн нэлээд нийтлэг дүр төрх болчлоо. Энэ бол миний хувьд шинэлэг зүйл бол биш. Одоо чинь тэрсэн IT-ийн салбарт ажиллаж исэн хүмүүс сүүл би 4-5 жилийн өмнө очиход гэсэн Чикаго, Сиэтл, Сан Францискод ажиллаж байгаа IT тэрсэн захир өндөр хүндэд ажиллаж байгаа хүмүүст уулзахад бол ихэнх нь 50% гэрээсээ ажиллаа хийдэг болсон тий. Бүтэн цалингаа аваад шаардлагатай бол ер нь бол бин сар бол гэрээсээ ажиллаа хийчихё гэдэг ингээд үүлэн технологи ашиглаад тийм болоод бол удцсан зүйл. Энэ бол санхүүгийн хямрал тэр 2008-9 оны Америкийн үйл хөдлөлийн эдийн засгийн хямралын үеэс ерөнхийдөө маш олон компаниуд бас ерөнхийдөө үүдэн технологи шилжээд гэрээс ажиллах гэдэг юм руу орцсон байсан. Тэгээд одоо сая энэ ковид үеэр бас дахиад энэ давалгаа ирж байна. Тэгэхээр энэ сургамж нь юу вэ гэхээр цаашид энэ ковид одоо энэ COVID-19 шиг ийм вирус гарахгүй одоо бидний хүүхдүүдийн үед гарахгүй баталгаа байхгүй юм байна. Хүмүүсийн өөрсдийн хийсэн ийм шинэ мянган үүнтэй холбоотой асар олон триллион долларын одоо research and development pharmaceutical компаниудын хувьд маш тийм инновацийн төлөөх тийм дайн болдог. Тэгэхээр цаашдаа бид нар take away буюу эндээс авах сургамж нь юу гэхээр бизнес эдийн засаг улс төрийн тэр нөхцөл байдалд ийм пандемикийн үед бид нар байнга биелэн тавьтаа буюу алинд нь харин бид нар Монголын маш олон үйлчлэгийг онлайн болгох тэр акцийг хийгээд авах хэрэгтэй. Одоо тэр талаар бол бүгдээр өргөжлүүлээд яриа тий. За амгаа маань ороод ирлээ. Хай амгаа. Араймд сайхан баярлж байна уу. За дөрүлээ ороод ирсэн чи одоо эхний хэлчинд богинохон танилцуулга авчтай. Өөрсдөө танилцуулаад ямар чиглэлээр юу гэдэг хүмүүсээ гойлоод мэдээж яг олонхон таньж байгаа. Гэхдээ бас дараа үзүүлэн танихгүй хүмүүс бас байгаа. Тэгэхээр дээрээс Sony яхаас ихтэй явчих уу те. Намайг сайн баяр гэдэг би Монгол улсын нэлийн идэвхтэй иргэн хүн. Улс төр нийгмийн үйл ажиллагаанд өөрийнхөө дуу хоолой өргөдөг. Гэхдээ миний үндсэн хийдэг ажил бол бизнес. Тэгээд сайн нэртэй 4-5 компани ажилладаг. Тэгээд сүүлийн үед илүүтэй International Publishing гэдэг хэвлэлийн компанитай илүү төвлөрч ажиллаж байна. Because of COVID-аас болоод.
За. За, хост Болбаатар байна. За, Bolt Consulting болон энэ прототолкийг эхлүүлээд ажлууд явж байгаа. Бас бизнес зөвлөх чиглэлээр ажилладаг хүн байна. За. Хаана юм бэ? Болдоо нэр заагаад явчих. За, төлөө яваарай. Нөгөө дараас нь чи яваа. За, Бадралын мөнхтөл бас сайнагийнхаа ажиллагаараас нийгэм идэвхтэй иргэн бас улс төрд ороод явж байна. Одоо Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгчөөр сая сонгогдлоо. Гэхдээ үндсэн ажил нь бол Cover Mongolia гэдэг Монголтой холбоотой мэдээллүүдийг онлайн орчноос цуглуулад имэйл болгоод, имэйл ньюслетер болгоод ингээд зардаг. Одоо имэйл сонин гэж хэлж болно. Тэр утгаараа захим орчинд ажилладаг учраас хаанаас ч ажиллаа хийж болдог. Тэр юугаа бас сая Сингапурт сурж байхдаа хэргийг гаргасан. Одоо сурангаа хажуугаараа бизнесээ ньюслетерээ явуулаад байсан. Тэр утгаараа нөгөө одоо ковид үед бол бас төдийл манай ажилд бол шууд нөлөөлөхгүй. Одоо биеэрээ хийдэг ажил биш тэ онлайн орчин интернет компьютер байхад хийдэг ажил учраас бас харьцангуй бас яг хуу шууд операшн тал дээр бол нөлөөлсөн юм алга. Гэхдээ мэдээж нөгөө харилцагч нар бол бас юу тэндээ дараа нь яриа өөрийгөө танилцуулж байна. Тэр хадуурхыг барихгүй болохгүй. За тийм тэр ажлаа хост модераторын ажлаа болдоо мань сайн хийгээрэй дээ. За ажиллаа. Тэр дуртай хүмүүс шүү. Зүгээр. За амгаах өөрийгөө танилцуулах уу? Өөрийгөө хадуурхыг барихгүй болохгүй. За тийм тэр ажлаа хост модераторын ажлаа болдоо сайн хийгээрэй дээ. Сони нөгөө компьютерийнхаа юугаа яахгүй бол миний яриа сая давхар сонсогдчихлоо шүү. Дууг нь шуу орж ирж байгаа шиг байна. За. энэ уустаа. Зүгээр. За. Амаг Сингэгийн хамгаалсан гэдэг. За хувийн хвшлийн төлөөлөгч гэж хэлж байна тийм. Тэр хувийн хвшилд одоо ажиллаж байна да. За араас нь дадлаад яриулъя да. Тэгээ ярих юм ихтэй хүмүүс энд сууж байна. За тэгээд бүгд нь дахиад баярын өдрийн мэнд хүргье. За дараагийн сэдвүүргөө шууд оръё те. За ковидтай холбоотой тэрсмө бизнесийн орчин болон бизнесийн ажиллаж байгаа талбар платформ маш их өөрчлөгдөж байгаа шиг байна те. Ингээд ноу хав маань ч гэсэн өөрчлөгдөж явж байгаа шүү. Энэ дээр одоо амжилттай явж гин үү, алдчих гин үү те. Ноу хав буюу хэрхэн яаж гэдэг асуултан дээр бас нэлээ хариулах. За энэ дээр туршлагаа хуваалцах хэрэг гарч байгаа шиг байна. За эхнээс нь сайн анхаас эхлээд явчихъя те. За өдөр хоногийг яаж өнгөрөөж байна те. Ажлын нөгөө процесс маань одоо ямар байж байгаа юу болчих вэ те. Одоо илүү амжилттай гоё болоод байна уу? Эсвэл асуудалтай. За юу яа. Болдоо нэг амгаа маань орж ирэхээс өмнө бид гурав би бас нэлээд жоо ярьцууч амгаагаараа жоо яриулъя. Тэгээд би араас нь ярина. Тэгээ болчих. Тэгээд дэмж. За. Зүгээр ингэж бодож байгаа маа зүгээр энэ жилийн хувьд бол бид их онцлог жил болж байна. 2020 оны эхнээс 1 сарын сүүлээс эхлээд одоо ковид вирустай холбоотой нөхцөл байдал бол дэлхийд даяар янз бүрийн байдлаар бас нөлөөллөө тийм. Монголчуудын хувьд бол оны эхнээс нэлээд их арга хэмжээнүүд аваад оны эцэст бас одоо 2 дахь давлгаа гэж яриад байгаа. Энэ бас тодорхой хэмжээгээр өртөөд ингээд явж байгаа. Зөвхөн хувийн хвшлийн төлөөллийн хувьд бол хэдэн зүйлийг л хэлхийг хүсэж байгаа. Бидний хувьд бол бэлтгэх ялангуяа оны эхнээс хойш бэлтгэх маш их хугацаа байсан. Тэр хугацаанд маш муу бэлтгэлтэй байсан саяны одоо 2 дахь гэж хэлээд байгаа давлгаагаар анзаарэгдэж байгаа. Эцсийн дүндээ бол хувийн хвшлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах. За мэдээж одоо цар тахлын үед үйл ажиллагаа огт хэвийн явуулах боломжгүй гэж болно. Гэхдээ харьцангуй оновчтойгоор зөв зохион байгуулж үйл ажиллагаагаа магадгүй тодорхой хэмжээнд явуулах боломжийг олох ёстой байсан юм болов уу? Энэ дээр бол зохион байгуулалтын дээр нэлээд алдаа гарч байгаа болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө монголчуудын хувьд бол хариуцлагатай одоо юу гэдэг шин зуршлуудыг хурдан дагаад эзэмшээд явж байгаа гэж боддог. Зөвхөн мэдээж мэрсээр одоо асуудлууд гарч идэг. Зөвхөн хамгийн энгийн жишээ бол бүх үйлчлэгээний байгууллагуудыг хаацсан мөртлөө
автомашинаараа явах эрхийг хаачдаг нь нэгт ойлгомжгүй ингээд санагдаж байгаа. Жишээлбэл нэгэнт хүнсний дэлгүүрүүдээс өөр дэлгүүрүүд ажиллахгүй. За байгууллагууд бол ажлаа явуулах боломжтойнууд нь ажиллаж байгаа тохиолдолд замын хөдөлгөөнийг хаах ямар шаардлага байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Харин ч эсрэгээр замын хөдөлгөөнийг хааснаар хүмүүс өөрсдөө илүү автобус ч юм уу нийтийн унаагаар явах ч гэдэм үү янз бүрийн байдлаар эрсдэл илүү хамруулах тий агаар салхинд гарч чадахгүй байх ийм асуудлууд гарч байгаа. Энтэй адилхан жишээлбэл хүнсний дэлгүүрүүдийг ажилуулж болж байгаа юм чинь ягаад барааны дэлгүүрүүдийг ажилуулж болохгүй байгаа юм бэ? Хүнсний дэлгүүрүүдийн хажууд хамаагүй одоо нэгтрэл багтаа үйлчлэгээ явуулдаг тий. Тэгэхээр ингээд оновчтой зөв хязгаарлалтуудыг хийж удирдах тал дээр бол ингээд алдаанаас суралцах дээр их хориг тийм байдалтай яваад ирчүүдэл гэж бодож байгаа. Тэрнээс биш эдийн засгийн хувьд бол маш хүндрэлүүд үүссэн байгаа, үүсгэж байх цаашдаа. Тэрийг бол зөвхөн одоо багахан төсвийнхаа юугаар багахан тусламж өгөөд аваад үлдэх биш. Олон хүний бизнес бол одоо ингээд тун хүнд байдалд орцсон. Эхнээсээ одоо ажиллахгүй болцсон байгаа юмнуудыг дараа нь тэр бизнесээс босгож чадах уугүй юу? Зүгээр яг энэ нөхцөлтэй уялдуулаад онлайн ч гэдэг юм уу түгээлт одоо байдлаар орлуулдаг бизнесүүд хэмээн явж байж болно л доо. Гэхдээ ийм бизнесүүд ч өөрөө маш цөөхөн ажилуулдаг онцлог нь хөвчлэн зүгээр худалдааны бизнесүүд бас байгаад байгаа. За ийм нөхцөлд одоо энэ улсын эдийн засаг бол маш хүнд байдалд орж байгаа л гэж бодож байна. Тийм учраас одоо тэр улсын онцгой комиссийн байна уу, нийслэлийн онцгой комиссийн байна уу, оновчтой зохицуулт хийх тал дээр хувийн хвшлийнхантайгаа сайн ярилцаад энийг бол хурдан шуурхай шийдвэрлээд явах шаардлагатай гэж бодож байна. Одоо ч тэгээд үндсэндээ одоо сүүлийн 2-7 хоног өмнөх одоо бас хөл хоройтой нийлээд үндсэндээ бизнесүүд бол таг зогссон байдалтай явж байна л да. Ийм л байр суурь. За лолоо. Дараа нь мөх төлөв маань ярих уу та. Төлөө юугаа дээгээрээ? Бата бол бүрэн санал нэг байна нөгөө төрийн төлөвлөгөө хийх хангалттай хугацаас нь боловч хангалттай төлөвлөгөө чаддаг. Яг хоо институтыг үргэлжлүүлээд болдог асуулт хариулахад би зүгээр таамаглаад байна. Төр маань онцгой комисс маань ерөөхдөө бол асуудлыг бол мэдээд байгаа. Одоо нөгөө зарим шийдвэрүүдээ ерөөхдөө нэг таарамжгүй муу ч юм уу эсвэл бизнесээ алах юм ийгээд ойлгож байгаа. Гэхдээ хэрвээ нөгөө тодорхой нөхцөлтөөр шаардлагатайгаар ингээд бизнесээ эргээд сэргээхтэй тодорхой нөхцөлтөөр сэргээ гэж шийдэхэд тэр шийдвэрүүдийг энэ одоо газар дээрх төвшөндөө хэрэгжүүлж чадахгүйгаа мэдж байгаа учраас ингээд өчээр хариад байгаа шүү. Тэрээсээ хэдүүлээ хийж чадахгүй юм чинь нэг хүмүүсээ хорчий. Тэгээд өвчнөд гарахгүй л одоо болж юм. Эсвэл тодорхой нөхцөлтөөр одоо барааны дэлгүүрүүдийг нээ, хөргөлтийн үйлчлэгийг яа. Ингээл яг газар дээрээ нөгөө эсвэл машина унаа явдаг болъё гэдэг ихлээрээ газар дээрх нөгөө шийдвэрүүд нь хэрэгжүүлж байгаа одоо бодит хүмүүсүүд маань тэрийг хангалттай зөв хэрэгж чадахгүй. Эсвэл төр нөгөө онцгой комиссын хангалттай заавруудыг нь боловсруулад өгч чадахгүйгаа мэдж байгаа учраас ганц хийж чаддаг юм нэг хорчил гэдэг юм л орчод байгаа шиг байна л та. Зүгээр ковидын үед бол хэрхэн ажиллаж байна гэхээр за тэгэл өглөө босоод компьютерийнхаа өмнө өдөржингөө байж хаал тэгэл орой онцдаг нэг юм юутай болчиход байна. Урднаасаа ялгаатай зүйл нь болохоор би нэг өдрийн цагаар гадуур яваад хүн амьтандаа уулзаад хурал зөвлөгөөнд оролцоод оройн цагаар ингээд найз нөхдөдөө уулзах ч юм уу ингээд яаж байгаа. Тэгээд оройн ингээд суудаг ажил хийдэг гэсэн бол одоо нөгөө суудаг цагийн нэг болчихлоо. Нөгөө талаасаа бас хийж байгаа ажлууд нь бүтээн хэмжээнд цар хүрээ нэх болчиход байна. Нэг олон зэрэг юм хийдэг хүн чинь. За нэг төлөөлөгчийн ажлаа хийн, ньюслетер ингээд хажуу талдаа байнгын өдөржингөө драфт хийгээ суугаад идэг. Мэдээ хийж байгаа юм идэхгүй юм ч тийм. Мэдээ гарангууд нь тэн дээрээ драфт хийгээл төлөөлөгчийн ажлаа хийгээл нэг хэдэн хууль уншаал, журам уншаал, тэр одоо нэг чин тухай хуулиа уншаал, нэг ажил хийгээл нөгөө талд нь бас нэг хэдэн төрийн бүс байгууллагуудын ажлаа хийгээл ингээл за тэнгууд нь нэг юм Facebook ч юм уу хочжсэн чинь нэг уншмаар нийтлэл ч юм уу эсвэл хилцүүлэг интервью ярилцлагууд гараад ирчин. За тэрийг нээгээ тавьчихна гэл хизээ тэрийг унших дуусгамаа мэдхгүй. Баахан тоосон таабууд ингээд таабууд үсэл тэгэл жагуулж штэ тэр доо. Тэгээ өөртөө ажил яачаал
Хажуугаар нь зүгээр суухгүй бас зурагтаа асаачин. Зурагтаар нөгөө мэдээгээ ингээд ухраагаад үзтэн. За нэг гол нэг 3-4 суугийн мэдээгээ ухраагаад бүгдийг үзтэн. За тэгэл зурагтаа чинь гой Улаанбаатар ч юм уу, Амны өвөл ч юм уу нэг ярьслаг үзсэн тэрэг заавал ч нөхөж үзэх хэрэгтэй те. Гээд бэлдээд хизээш дуусахгүй. Ичнээ нөгөө компьютерийн өмнө суух, дэлгэцийн өмнө суух цаг нь их гараад байгаа мөртлөө улам л их өөртөө унших, үзэх юмнуудаа бэлтжээ суугаад шүү. Одоо хизээ уншиж үзэх юм байна. За ойлголоо. Сайн ахын хувьд бол юу гэж бодож байна? Нэгд ковид үеэр юу хийж ингэж байгаа шүү те. Хоёрдоо ковид үед монголчуудын бүрийн респонс нь юу ах юм гээ те. Хоёр. За би одоо мэдгүй ковидын үеэр харин би бол энгийн үеэс 2-3 дахь илүү зав болцсон. Тийм байдаг. Ягаад гэвэл бизнес онцлохоос хамаарч байна гэж би ойлгоод байгаа. Жишээ нь манай тээврийн салбарт би юу яадаг тээвэр хийдэг ажилтай. Тэрний маань одоо эргэлт борлуулалт дагуулсан. Тий 9 сараас хойш. Сая барилгын салбарт хийдэг компани нь нэлийн зөксөн гойж сая явах нь хөл хорой 50 дахь үед одоо хүмүүс юмаа нөөцлөх чинь ингээд тэр цэцмэ 2 хоногийн дараа одоо хөл хорой хийгднэ гэсэн чинь манай нөгөө барилгын салбарын хөрх юмаа нөөцлж авч байгаа материалаа. Тэгээд 2-3 хоногийн дотор бараг сар 2 сарынхан борлуулалтыг хийж байгаа байхгүй юу? Энэ одоо нэг тийм сайн ч юм шиг, муу ч юм шиг нэг тийм сонирхол юм болоод байна л да. За ерөнхийдөө бол яг энэ хаваас хойш би энэ International Publishing гэдэг энэ компанид илүү төвлөрч ажиллаж байна. Тэгээд ямар ном гаргаж байгаа гэдгийг бол энд дээр цаана цаг үргэлж яг Unread дээр би нэг ярьсан өгсөн байгаа. Энэ ковидын бас би хэрхэн ажилтгүй гэдэг нэг тийм сурвалж ярьсан байдаг. Тэгээд манай 100 минут 4 жилийн намайг орооч ихэд би тэр завгүй орооч. Тэгээд энэ удаа ярих нөгөө за би өстө ковид үеэр хараа хийж ажиллаж явах яриг гэдэг. Нэлээд жоо урттуу ярьсан бас байгаа. Ерөнхийдөө ном орчуулж байна. Хүмүүсттэйгээ хамтарч бид нар Power Broker гэдэг 1200 нүртэй ном байна. Манай амгаа дөлөө 2 хоёулаа захын мөртөнд байдаг. Энд бол 12 хүн дэлхийн 6 орноос Англи, Америк, Португал, Турк, Монгол гэдэг оролцоод одоо чи ковид үеэр нэг завгүй улс чинь бүгдээрээ сайхан завтай болсон. Арцсангуу. Тэгээд ингээд дундаас ийм 90 зууны шилдэг биографи номыг гаргаж байна. Жишээ нь яг би нэг залуустаас нэг жоон бүтээлч байвал ковидын үеэр маш их юм хийж болно гэдгийг би хэлж байгаа. Тэр хамтарч тэр цэцмайн Zoom, интернет, Gmail, Google технологи, үүлэн технологи, Dropbox байж гин, Google Docs байж гин, Viber байж гин. Энд ч одоо 10 жилийн байгаагүй технологи гэхгүй зарим нь. Тэгэд энэ боломжийг ашиглаад жишээ нь Сингапур төгсөгчтэй холбоотой жишээ нь дөлөө сайн мэдчихэж байгаа тийм. Сингапур төгсөгчтэй холбоог бид нар 11 сарын 15-нд онлайн байгууллаа. 4-5 хоногийн дотор зөндөө хөлчд байдаг болохоор вишний тодорхойлоод одоо тойргоор хүргэлтийн жолооч гарын үсгийн зурвал явж байна. 2 зүйл хийж байгаа бид нар Сүхбаатар дүүрэг дээр иргэдийн уралд бол жишээ нь дөлөө маань иргэдийн уралд сонгогдсон. Арсланамаас инх бол тэгээд бас аль манай Ликваныгийн сургууль, Сингапурын сургууль төгсөгч. Эднэрийг гараа дамжуулаад Сингапураас жишээ нь сурч болох юмыг шууд адапт хийгээд шууд авчираад Монголд нутагшуулж болох тэр сайн туршлагыг бүгдээрээ хийя гэд бүгдээр ингээд судалгааны ажилд орсон, ажлын хэсэг гарцсан явж байна. Тэгээд Сингапурт тэр чинь ном тэр Ликваныгийн орнд шүү дээ. Энэ номын эрхийг Publishing компани аваад энэ номыг Сингапур төгсөгчтэй холбоо орчуулаад 7 оны баг гарцсан явж байна. За уухай хөдөлгөөнд 40 залхуу байгаа. Тэндээс ч одоо 3 хүн улсын хурлын гишүүн болсон байна. Дорж хан энэ намаас Боломтя бас манай Forbes клубын гишүүд шүү дээ тийм ээ. Хуучин дэд сайдаас инх хоёр гээд байна. Энэ нөхөд маань бас гараад ирсэн. Дээр нь одоо иргэдийн урал нийслэлийн иргэдийн урал орон нутгийн сонгуульд бас ялаад гадсан 20 хүн бол одоо ингээд бүх шатнд ингээд сонгогдсон ажиллаж байна. Би бол ирж төвшөөг, би бол зохицуулагч, би бол бизнесийн салбарын болохоор яг энэ нөхөд маань ингээд амжилттай яваад баяртай байгаа.
ковид үеэр бас энэ ухаан хөдөлгөөнийхэн юу хийж ийм гэвэл бид нар Америкийн үндсэн хуулийн суурь одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Монгол сая яригдахад ямар хилцүүлэг болж байна. Тэгэхээр imagine төсөөлөд тэр үед Америкийг үүсгэн байгуулсан одоо founding fathers гэж ярьдаг. Тэгээ үүсгэн байгуулсан эцсүүд тусгай тохиолдлын тунхаг Америкийн одоо дэлхийн хамгийн анхны одоо монарки хаанчлалыг халсан ардчилсан үндсэн хуулийг бичхийн төлөө хэр удаан дебейт хилцүүлэг явсан бэ. Александр Хамилтон, Джон Лейнар ингээд мэтгэлцээнүүдэд эсséгээр бичдэг байсан. Тэгээ энэ эссэнүүд 84 эссе байдаг. Одоо энэ Founding Fathers-ийн. Тэгээ энэ нь бол Federalist Papers гэдэг одоо Америк зурчилсан улсад мэддэг байх сургуульд бас заадаг. Тэгээ энэ бүтээлийг жаргалан гэх манай амар харсан эмэгтэйчтэй холбооны жаргалан маань орчуулвал яасан. Ямар орчуулга бүгдээр ер нь их зохиол руу явъя. Суурь руу явъя. Тэ? Current Affairs бол яах вэ? Өнөөгийн болж байгаа иймэрхүү номнууд бол одоо энэ дэлхийн бөөрийн хишгээд ном байж байна, тэ? Тухайн үед бестселлерсэн би орчуулсан 2005 онд Монголд гараад бүх гишүүдэд тараагдаад Монгол хамгийн олон борлуулсан ном болж дэлхийн бол хавтгаа. Одоо энэ дэлхийн бол хавтгааг уншаад хэн ч хэрэггүй. Ус энэ чинь тэ амьдрал хэрэгжсэн сони юм юу ч байхгүй ном. Тухайн үед бол маш сонир байсан. Гэхдээ Federalist Paper бол одоо олтол сонгодог хэвээрээ. Тэгээ энэ номыг би энэ ковид 6 сарын 1-нд орчуулаад дуусчих. Ягаад 84 эссе учраас одоо манай боломжтой яваад эдийн засгийн холбоотой хоёрыг авъя гэсэн. Дорж чанд бол бас эдийн засгийн хоёрыг авъя гэсэн. Ягаад тэр чинь чөлөөт эдийн засгийн асуудал яригдана. Арьс нэмийн асуудал яригдана. Хүний эрх эрхчлөөний асуудлууд цоош нэр дэлхийн мэдхийн санд практикт улс төр цоош нэр тэр үед тодорхойлогдож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ном гарахаар бол үнэхээр гайхамшигтай ном болно гэж бодож байна. Энэ мэдчлэн бүр 10-аад ном бид нар эрхийг аваад орчуулах ажил International Publishing-тай сайн дурын болон энэ өөрийн хамтарч ажилладаг энэ холбоодоор зөвхөн саяны 3 байгууллага дээр гэхэд 30 орчим хүний баг ажиллаж байна. За манай одоо бас гэрээт орчуулагч нар биш өөрөө ажиллаж байгаа номнууд дээр ингээд 60-аад хүн бол одоо ном орчуулж байна. Монголын одоо мэдлийн санд тэ оруулах тийм хувь нэмэртэй 10 хэдэн сайхан ном гарна. International Publishing тэрийг бол бүгдийг эрхэлж чиглүүлнэ гэж бодож байна. Тэр энэтэй харахаар нөө залуустай юу гэж ярих вэ гэхээр ковидын энэ надад бол чинь надад таалагдаад байна. Муухан яасан хогийн гараа гэж бодож магадгүй. Надад бол чинь ингээд таксинд цуугаад зарим нэг уулз амжаагүй ганц хоёр хүнтэйгээ ингээд нэг юм хөргөх юм уу, уулзах ч юм уу, эсвэл тийм бүглэрлөөс айгаад явж чаддгүй байсан юм бол амжуулж байгаа ковид үеэр. Яг Улаанбаатар ч юм бол ингээд бүглэрлэггүй бол айгүй сайхан хот юм байна шүү дээ. Зам нь гоё цэвэрхэн. Тэгээд би ингээд хэлэхэд байгаа нь ковидыг үзэн ятахаас илүүтэй одоо энэ тасан зохицоод бид нар нүүдэлж бас хурдан тасан зохицдог. Тэгээд энэ дээр ийм үед юу хийж болох вэ энэ цагаар гэдгээр л одоо чи бичмээр байсан цохоолоо бич. Одоо би бол уран бүтээлчд бол маш завгүй ахч жоо. За манай International Publishing-ийн гэрээт уран бүтээлч одоо график дизайнер 3 залуу одоо поли ажилтаа. Тэр 3 бол маш их ажилтаа. Тэг үүлэн зөвхөнтэйгээр би скринээ ингээд AnyDesk-ээр харагдчих чинь хамтдаа ажиллаж чинь. Ковид үеэр би өөрөө энэ дизайн програм YouTube-ээр сурлаа. Тэг би бол шөнө 5-6 цаг унтчих юм. Ерөөсөө амжихгүй. Тэгээд I wonder why гэдэг ном энэ даалга тэр бол би дараа үзүүлсэн энэ номын дизайныг гаргасан энэ дизайн энэ номын сая 7 хоногийн өмнө лөө хилтэс гарсан 10,000 хилтэд хүүхд хамт орчуулсан 3 сараас хойш 10 номынх нь орчуулгыг хийчлээ. Эхний 5-ын бит 2 орчуулсан, үндсэн 5-ын өөр хүмүүст бас огч орчуулж байна. Орчуулуулаад би бас редакторлаад оны дараа хэвлэгдэж чинь. Тэгэхээр би нэг 10 хүүхдийн номын ард гаргалаа. Тэгээ аюу сони юм ярих юм бол зах зээл дээр зарим дэлгүүрүүд бол тавигдсан байсан. 8 сард гарсан ихний 2 дугаар нь. Сая би Banana Mall Art Shop-оор энэ номыг зарлаа. Сүүлийн 3 хоног. Өнөөдрийн байдлаар 13 сая төгрөгийн борлуулалттай байж байна. Онлайнаар. Би бодохдоо манай International Publishing Монголын ном борлуулалт гэсэн хүүхдийн номын
одоо зах зээл дээр 2 3 хоногт бид чинь төрийн байгууллага юм уу Эрдэнэтэд гоохт юм шахаагүй шүү дээ. Энэ чинь энгийн хүмүүс 5 5 ном нэг ном ингээд интернетээс захиалахад тэдэн зуун захиалга ирж шүү дээ. Ард шоп банана молоо гайхаад байна шүү дээ. Тэгээ дээр нь манай энэ өөрийн international publishing-ийн гэрээтэй 3 delivery машин. Яг бид одоо яриа авахад манай гэрийн гараажнаас сая 20 захиалга аваад гараад. Нэг хүн ах トゥ амаар гэсэд нь даа өгнө гэдэг юм 50 захиалга орж ирж байна, 10 гарч байна. Тэгэхээр би нөгөө энийг нэг амар тийм борлуулалттай амжилт болно гэж бодоогүй зүгээр. Ус оронд өөр хүмүүсд бас энэ сонгийн хүйсийн нэг international publishing-ийн гаргасан 4 салбарын чиглэлээ гаргаж байгаа номнуудын нэг чиглэл нь гэл гаргасан. Гэтэл одоо би аюу баяртай. Одоо аюу сайн зарагдаж байна. Та бүхэн дэлгэрүүлээд нэг асуухад за одоо хүргэл дээр ч юм уу те онлайнаар худалдаа хийж чинь за нөгөө талаасаа нөгөө хүмүүс маань гэрээсээ ихэнхдээ гарахгүй гэрээсээ ажиллаад байна. Тэгэхээр нөгөө гарахаасаа илүү онлайнаар худалдаа авалтнаас нөгөө талаасаа ихсээд байгаа. Тэр нөгөө талаасаа таны өөрийн бас маркетинг сайн байгаад байна уу? Тэ эсвэл одоо яагаад ингэж богино хугацаанд хурдан зарч ивдэ? Энэ ч өөрөө нэг сургамж байвал тэрний хүмүүст илүү хэрэгтэй шүү дээ. Та юу гэж харж байна те? Эсвэл маркетингийн тактик ч гоё өгчөө. За одоо чинь бизнесийн нуух болох бах те. Гэхдээ яг би бол яг сошиал медиа Twitter дээр 91,000 дагагчтай. Гэхдээ би номын төлөө Twitter дээр жиргээгүй. Facebook дээр би найз нөхдийн их олон найз нөхөдтэй юм байна. Тэгээд би нөө найзуудтай яг хүүхдийн видеоэр шинэ жилийн бэлэг болгоод энийг өөрийнхөө 10 жилийн олж байгаа international publishing-да зориулж гаргасны гуутанд одоо манай амгаа дөлөө хоёр татсан байгаа бах те бэлэг өчтөр очсон өнөөдөр. Очноо танаад юм. Дөлөө. Тэгээ өнөөдөр ирсэн. Шүү. Тэгээ ингээд найзуудтай яхаар зарим ингээд пост тавьчихмаа. Одоо тэнгууд тэр чи ингээд тэр хүмүүсийн одоо ингээд миний найз нар гэдэг байна. Facebook-ийн найз. Тэр хүмүүсийн найз ингээд явахаар ингээд word of mouth сурчлага гэдэг юм уу? Одоо маркетинг аюу сонгодог юу л да би тэрийг сая тест хийж үзсэн. Аюу амжилттай болдог юм байна бас тий. Яг уг нь би нэг маркетинг хийхийг бодоогүй тэр хүмүүсээс зүгээр найзуудтай нэг 10 жил болсон компанийнхаа бүтээгдэхүүнийг бүгдүүд нь ингээд чихэр боогч байгаа. Тэр батал үнтэй вино юм тараадаг шүү дээ. Тэгээ би энэ номыг найзуудаа бэлгэлсэн хүүхдүүд нь тэгээд ийм юутай ил загталтай одоо ингээд арднгийн бичсэн. Тэгээ би сая сүүлийн 3 хоногийг энэ ширэн дээр суугаад ил загтал дээр гараа бүр чилтэл ингээд суулаа. Дунд нь бас тамиртай бүгдийг гараараа бичсэн байлээ. Нөгөө дундын найз нөхөд 30-40-ийн зөндөө болоо бүгдээрээ бичиж байгаа нь таны гараар бичсэн. Тэгээ бүгдээ бичиж байгаа байхгүй сошиалор. Тэгээ нөгөө дандаа бидний үрэлж байгаа. Яаж яах нэг олон төрлийн ажил хийдэг чи одоо уухаа дээр хэд 40 хүн байна. 40 чинь талд нь угвал тал нь гомдно тийм үстэй. Захин мөртөд ч бол 100 байна. За 100 захин мөртөнд бол бүгдэнд өгч амжихгүй юм л уусаа. За өөрийн одоо 10 жил найз нөхөд ингээд ойр байдаг найз нөхөд бас энэ номыг гаргахад ч олон хүн баг ажилласан. Би дизайнер хамт орчуулсан, редакторсан бүх хүмүүс талархал илэрхийлээд компанийн бүтээгдэхүүнийг өгөхдөө би өөрийнхөө гарын үсээ хүүхдүүдэд нь бас тухайн үнэтэй холбоотой боддог, сандаг, баярлж явдаг юм сэтгэлдээ хаваагаад одоо шээ дефакто хасаа энэ мессеж ирж штэ. Жаргал сайхан ах одоо миний ментор Дангаас өнгийн ахтахаар болохгүй гацуурт байгаа юм байна. Тэгээ жолооч бүр гацуурт руу явлаа. Одоо яах вэ? Шинэ жил болж энэ талархах ёстой тэр хүмүүстэй найз нөхдөд би ингээд нэг бэлэг түгээе гэж бодоод тэгээд одоогоор 250 чинь 300 юм хэвлүүлсэн чинь 250 дууссан байна. Тэгэхээр би 250 delivery хийсэн байна. Гэхдээ тэр хэмжээгээ борлуулалт авчихсан байна. Энэ бас комментээр бас бичиж байна. Нөгөө хүүхдийн хөгжлийн сэдвтэй номнуудын борлуулалт ихсэж байгаа нь эцэг эхчүүд хүүхдэд анхаарал хандуулах нь бас ихсэж байгаа шүү гэсэн бас нэг коммент ирсэн байна. Тэ. Одоо ялангуяа нөгөө гэрт хүүхдүүд байгаа нь учраас бодлын асуудал аяг хэцүү болчиход байна шүү дээ. Хүүхдүүдээ яаж сурах вэ? Яг баг эцэг эхчүүд бүх юм хийчихэд байна шүү дээ. Тэ. Нөгөө багш нарын оролцоо бол улам багасаад байгаа шүү байна. Тийм ээ. Тэгээд юу энэ давшинд одоо манай номыг аваарэ. Инженеерч бархан гэдэг хуудасаар ороорой. Би 7 хоногийн энэ өөрийнхөө аав ээжийн нутагт заг Баянгар аймгийн заг галууц би номын санд 10 ном шуудангаар явуулсан.
Монгол шуудангийн үйлчлэгээ үнэхээр сайн байлаа. Тэгээ ковид үед л шуудан delivery үйлчлэгээ цэцгэлж гин гэж би харсан. Монгол шуудангийн тэр хүүхнээс би асуусан. За шуудан харилцаа хэд яаж ирсэн чи. Ковид ихсэн чи манайх хэвээр 9 борлуулалт юмсэн. Сайн байна. Ахан дүүл чамаар баян онгорлоо ёо. Хэр удах уу? Энгийн шуудан хийдэг экспресс мэйл хийдэг гэсэн 3 кг ачааг 7,000 төгрөгөөр 11,000 гасан. Энгийн шуудан 2-3,000 3 кг одоо ном баян онгорлоо 11,000 төгрөгөөр явна гэдэг бол аюу хямдхан, аюу боломжийн санагдсан надад. Тэгэхээр монголчууд маань энэ хүргэлтийн бизнес энэ шуудангаа ашиглаж үзсэн юм хийгээрээ. Манай компани бол яг хуу 365 сумын бүх хүүхдүүд сургуулийн номын садын нэг дараагийн 5 жилийн турш ингээ үе шатаагаар хандуулаад тэгээд энэ чинь их гоё суралтай 10 янзын шинжлэх ухаанаар одоо орон газар зүй хүүхдийн археологч тийм ингээд аюу тийм хэлсэн. Би бол багтаа юусэн байсан бол ямар гоё би одоо өөрөө одоо тэр уншаагүй болохоор гэсэн юм. Надад бол хэдий би бас олон сургууль Аз Америкт олон сургууль сурсан ч гэсэн надад бол ингээд том хүн унших одоо амар сонирхолтой санагдсан. Тэгэхээр хүүхдүүдэд бол маш сонирхолтой над руу хүүхдүүд нь яриад баярлалаа гэж тэгээд. Тэгэхээр энэ ном яг би компаниас туршлаад байгаа юм биш ээ. Зүгээр би хэлж байгаа нь энэ Монголд хүүхдийн боловсролд ямар их юм өгүүлэгддэг юм бэ? Тэд зүгээр YouTube үзээ суудаг. Тэгээд манай зохиолчдын бичиж байгаа хүүхдийн зохиолчдын бичиж байгаа бас бүтээлүүд нь одоо сонирхол шаардлага тэр болон бас харахгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ номнууд дээр Монгол агуулга би оруулсан. Английн Pamukhan компаниас би зөвшөөрлийг авахтаа. Би зарим зүйл дээр Монгол агуулгаар нэмж болох уу? Одоо энэ локал хүмүүстэй гэсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээ би баярлж байна. Энэ ном маань одоо монгол хичээр бас гарна. Тэгээд бас би хараагүй хүүхдүүдийн зориулж одоо тэр кодоор нь гарах гэдэг тийж хийдэг хүний хайгаа явж байна. Ямар ч гэсэн ковид үеэр хүүхдийн ном гаргадаг хоббит болчихсон үстэй. За баярлалаа. Би дараагийн асуултыг Амга ахаас асуумаар байна л да. За 20 оны туршид те за бизнесүүд ер нь бол тал байна уу бүтэн байна уу ингээд ер нь бол гэрээс ажиллах чиглэлөөр орчлоо шүү дээ те. Таны зүгээс бол өөрөө бас нэлээд олон компани CEO хийжсэн удирдлагын түвшинд ажиллажсэн хүний хувьд бол одоо цаашдаа болно яг одоо ингээд явхад бол боломжтой байна уу те асуудалтай юм юу байваа те. Тэгээд та одоо гэртээ ингээд хүүхдүүдтэйгээ те гэрээсээ ажиллаад байхад бас боломж юм байна уу те цаашдаа ингээд одоо гэрт байгаа энэ цагаа яаж зарцуулж байна те өөрийн хувьд туршлагаасаа яг л таны дуу сонсогдохгүй байгаа шүү. Нөгөө микрофоноо нэгээрэй. Энэ оны хувьд бол би 3-4 сард бүтэн гэрээс ажиллаж үзсэн. Манай компани 3-4 сард ажилтаа бол гэрээс нь ажиллуулад 7 хоногт нэг л өдөр офис дээр ирж ажиллах тийм зохион байгуулалтыг хийж нөгөө нягтралыг бууруулад тэр нь хүүхдүүдийн сургууль хаацсан байсан учраас бас хүүхдүүдтэй байх тий одоо хичээл номын хийлэхээс ахуулаад мэдээж ачаал ихсэн. Тэрнтэй холбоотойгоор бол тэгж ажилласан. Зүгээр яг зүгээр миний бодлын мэдээж одоогийн нөхцөлд бол хурдан дасан зогсож байгаа. Эсвэл шаардлагатай байгаа бизнесүүд бол ялагч болж харагдаж байгаа. Одоо хөл хорионы үед дасан зогсох боломжгүй ер нь бол хөл хорионд ямар нэгэн байдлаар өртөж байгаа бизнесүүд бол ялагдагч болж харагдаж байгаа. Гэхдээ энэ хөл хорой бол мэдээж олон бизнесийг аль болох одоо онлайнаар бизнесээ явуулах арга руу за түгэлт хүргэлтээр асуудлыг шийдэх одоо бүтээгдэхүүнээ борлуулах юм руу төлөх бах. Гэхдээ эргээд энэ одоо пандемик дуусны дараа бол эргээд маш олон бизнес тэр дундаа аялал жуулчлал ч гэдэг юм уу бизнес аялал жуулчлалыг онлайнаар худалдаж аваад хүргэлтээр хүрэх боломжгүй учраас эргээд сэрэх хэрэгтэй болно. За ингээд тэгэхээр үйлчлэгээний бизнес яг манайх бол одоо жишээлбэл Мяти бүрэн хаачлаа шүү дээ. За авиа компаниудаа бүрэн зогсоосон өөр улс байгааг би мэдэхгүй байна. Тэгэхээр тэрийг бас хэлж мэдэхгүй. Гэхдээ зөвхөн ингээд бодохоор одоо хуучин одоо татврын орлого хэвэн байх үед ямар байсан, энэ жил ямар болж харагдах юм, эх жил ямар болж харагдах юм гэдгээр бол ерөнхийдөө бизнесүүд одоо энэ ковидыг хэрхэн давж гарсан нь бол нэлээд анзаарагдах бах. Нэлээд одоо тоонууд харагдаад тодорхой болох бах. Бид нар бол байнгын одоо тусламж дэмжлэгээр, гадны тусламж дэмжлэгээр ч юм уу
амьдраад авах боломжгүй. Тэр тусмаа улсын төсөв бол татвар төлөгчдийн одоо мөнгөөр бүрдчихэд татвар төлөгчдийн одоо төлөх мөнгө буураад ирэх юм бол мөнгө тараагаад авах одоо боломж болцсон ямар ахын зар хевлээ тараах юм бол энэ төгрөг гэдэг юм маань улам цаас болж хувирах бах. Тэгэхээр зүгээр бизнес дээр бол одоо юу гэдэг юм ямар нэгэн байдлаар бид нэр одоо аль болохоор байж болох хэмжээнд зохицоод ажиллаад ирсэн 2020 онд цаашдаа ч нөхцөл байдалтай тойрог зохицоод ажиллана. Бизнес юм чинь бид нар нөхцөл байдалтай хамгийн одоо хурдтайгаар зохицож ажилладаг. Нөхцөл байдалтай зохицож ажиллах боломжгүйнүүд нь бол үнэхээр одоо хүнд байдалд ингээд явж байгаа. Зүгээр энэ жилийн хувьд бол гол одоо төвлөрөөд юм хийж юм гэхээр мэдээж гэрээсээ хийхийн давуу талууд байна, сул талууд байна. Хурал цуглааныг бас ингээд онлайн биш хийх давуу талууд болон сул талууд байна. Жишээлбэл онлайн хийхэд мимик хүмүүсийн хоорондын одоо яриан дээр одоо хурдтай ойлголцоход жоохон хүндрэлтэй асуудлууд нэлээд гардаг. Онлайн хурал цуглааныг харж байгаад их цаг авдаг. Ойлголцох шаардлагатай ялангуяа тим хурлууд дээр бол онлайн хурлууд бол их цаг авдаг. Тим ажиллагддаг. Гэхдээ зүгээр яг миний түрүүний хэлэх гэсэн гол санаа бол бизнесүүд зохицоод ажиллаад явчихсан зохицож чадахгүй хүнд байдалд орно. Эргээд энэ пандемик дуусны дараа бол эргээд хэвийн одоо ажиллах юмтайгаа хурдан бас эргээд зохицох байхаа. Зүгээр жишээлбэл одоо би сүүлийн 2 сар юун дээр ажиллаж байна гэхээр гадны бирж дээр уул уурхайн төсөл гаргахад ингээд сууж байна л да. Энэ дээр бол бид нар ингээд цөөхөн багаар ажиллаж байгаа учраас бол харьцангуй одоо онлайн байдлаар ажлуудаа явуулаад явж болж байна. Шаардлагатай үедээ бас биечлэн офстой ингээд уулзаад юмудаа яриад явж болж байна. Гэх мэтлэнгээр ер нь бол юу гэж хэлтиймдээ аль ч тохиолдолд одоо бид нар хийх ёстой юм хийгээл явах бах. Зүгээр харамсаж байгаа нь аль ч одоо энэ нөхцөлд ажиллах боломжгүй болгоцсон тэр олон бизнест ажиллаж байсан хүмүүс амьдрал ах уу. За цаа том утгаараа улс орны эдийн засгт нөлөөлөх эдийн нөлөөлөх байдал. За энэ бүх юм маань энэ одоо том одоо 2020 оны дараа манай улс орны хөгжлийг хэрэг хойшин татах үед дээр л санаа зовж байгаа болохоос биш одоо юу гэдэг яг өнөөдрийн нөхцөлд бол болгоод явж байгаа гэдгийг хэлэх нь нэлээд оновчтой болов уу гэж бодож байна. Энэ дээр бол ялангуяа нөгөө үйлчлэгээний салбар байна уу тэс нөгөө одоо гар хөлөөрөө жинхэнэ юм хийдэг хүмүүс гэх юм уу да тийм үйлчлэгээний салбарт цаашлаад одоо өдөр тутмын одоо гар байдлаар ч юм уу жижиг одоо мухлаг ажилладаг байсан уу яадаг байсан тийм шууд хүнтэй харьцдаг байсан бизнесүүд маань хүсүүсэг онлайн болох шаардлага бол гарч ийн эрхчлээс болох байх гэхдээ тэр хэмжээний мэдлэг дуршлаг байхгүй тийм тодорхой юу гэдгийг амьдралын түвшинд нэлээд доогуур тим одоо юу гэдгийг ажиллаж анги амьдралтай хүмүүс бол масар олон байгаа. Энэ хүмүүсээ одоо тэгээд дахин сурах хэрэгтэй юм уу тийм энэ хүмүүстэй яаж одоо дэмжих хэрэгтэй зүгээр ингээд одоо юу гэдгийг тог тэгээд захилгааны ингээд нойлдод хайчаар болчих хэвээр юм болов уу те ингээд ийм нэг юм тодорхойгүй байдлууд бол харагдаад байна л да. Тэгээд за ингээд өөрсдийн бизнесээ босгоцсон байна уу тэрэн дээр хурдан маневрыгээ суралцаад явах чадвартай хүмүүсийн хувьд бол энэ бол хүсээгөө давхны даваал болчиход байгаа шиг байна л да. За энэ дээр дөлөөгийн хувьд нэг бодлыг сонсоод дараагийн асуулт угаарай та. За энэ нөгөө нэг байгалийн жамаар их юм одоо угаасаа дэлхийд явагдчихсэн процессыг аваачаад хүчээр их шаардлагатай болсон болохоос биш гинтийн одоо шинэ зүйл дасан зохицоод байгаа шаардлагатай болсон зүйл бол биш гэж хараад байна л да. Одоо нэг Америкийн сонгуулийн үйл явцыг харж ирсэн нөгөө Ардсан намын нэр дэвшигч зундаасаа миний ганц зүгээр анхаарал татсан нэр дэвшигч бол Андрю Янг гэдэг нэг нөхөр байсан шүү дээ Аз гаралтай Америк. Тэр нөхрийн яриад байсан нөгөө автоматжуулалтаас болоод одоо тэдэн сая хүн ажиллахгүй болноо. Энэ хүмүүсүүдээ одоо дараагийн шинэ скил суртал нэг хүн болон $1000 өгье гэдсэн санаа яриадсан шүү дээ тий. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юм болоод байна уу та. Тэгсэн шүү дээ. Нэг 10 жил байна уу 20 жил байна уу те магадгүй IT шилжилттэй те. Тийм. Тэгэхээр нөгөө энэ бол яг хуу бид нэр яг улс макро улсын бодлого талаас нь ярил хийх ёстой зүйлүүдээ хурдан хийх шаардлагатай болж байна. Тэрийг хийж чадахгүй байна. Тэрийг яаж хийж чадахаа мэдэхгүй буюу одоо нөгөө ковидын тоогоол багасгах дээр анхаарат
Нөгөө талдаа бизнесүүдийн бодлого талаасаа ерөөсөн анхаарал авахгүй. Компаниуд маань өөрсдөө харин тэр ажлаа өөрсдөө хийгээд байна. Улсын бодлого бол зайлшгүй шаардлагатай байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хуучин одоо биеэрээ хийдэг ажлыг онлайнаар хийж боломжтой ажлуудаа тэр их транзишн хийх боломжийг нь олох, тэр хөшүүргийг хийх, дундын нэг хэцүү үед нь нөгөө шаардлагатай санхүүжилтийг нь олох юм ажлууд бол хийх шаардлагатай байх шиг байна. Гэхдээ тэгээд онлайн худалдааг дэмжинэ гэчээд хүргэлтийн үйлчлэгийг дэмжихгүй гэдэг нэг жоохон хоорондоо хоёр зөрүүтэй ойлголтуудыг ингээл манай онцгой комиссийн дарга нүртэл яриад байгаа нь яг хуу жоохон толгой нь шал өөр зүйл дээр л яваад байгаа юм уу да. Ковидтэй яаж доод чадны хүмүүсүүдэд яаж айтаахан шиг шийдвэрүүд нь биелэх гэдэг анхаарал болохоос биш. Яаж цаад хэдэн сарын дараах эдийн засаг юу болох вэ гэдгээ бодохгүй. Одоо ер нь эдийн засаг бол нэг чухал биш. Өвчний тоогоо дарж тэр улс төрийн ажиллаа хийгээд байна уу даа л гэдэг юм ажиглагтаад байна. Тэгээд амгаач хэлж гэн сайнаж хэлж гэн олон ажлуудыг онлайн хийх боломжтой байгаад байна шүү дээ. Бидний урд нь биеэр хийдэг ажлуудаа яг онлайн зарим сайн муу талтаа ч гэсэн онлайнаар хийж болд юм байна. Гэхдээ бүх бизнесүүд л ингэж ажиллаж чадахгүй шүү дээ. Тэр утгаараа тэр бизнесүүдийг наваачаад хүмүүсүүдийг ажилгүй болсон байгаа ажилчдыг дараагийн шатны скил ап, шинэ скил суралцах, за эсвэл худалдаагаа одоо онлайн үүлэн тийшээ шилжүүлэх тэр процессыг дэмжих бодлогод бол өгүүлэгдээд байгаа юм болоо да. Одоо тэгээд тэр бол дэлхийн даяар л явагдаж байгаа процесс. Улам л илүү онлайн болоод, улам илүү захин болоод, улам илүү зайнаас болоод зарим бизнес бол ер нь зайнаас хийдэг бизнес тал руугаа нэлээд явах бах. Зүгээр яг хүмүүсийн нийгмийн харилцаа бол яг мэдээж бодит биет уулздаг хэврээ байгаад бизнес баг улс төр засаглал нь өөртөл одоо онлайнаар хийж болоод ах шиг байна шүү дээ. Жишээ нь бол одоо сая манай дүүргийн хурал өөртөл одоо онлайнаар хуралдаа шийдвэрүүдээ гаргаа явуучлаа. Яг тэрний сайн муу тал байгаа. Гэхдээ яг засаглалын ажил бол ингээд тасалдахгүй яваад байна. Их хурлын чуулган онлайнаар яваад байна. Сайн муу тал байгаа л да. Гэхдээ явж л байна. Иймэрхүү маягаар транзишн шилжилт хийх хөдөлгөөнүүдийг бодлогоор бас дэмжих ажил жоохон дутагтаад байгаа юм болов уу. Тэгээд энэ яг хүмүүс ярихдаа би мэдээд үзэж хахад эдийн засгийн хөгжлийг яам байвал энэ ажлыг хол хийх хэрэгтэй. Бодлогын төвшний өдөр тутмын биш. Алсын юм бодлого алсын ч гэж юу ах вэ? Хэдхэн сарын дараах төр маань яах ёстой гэдэг бодлого шийдвэрүүдийн гаргадаг тийм төвчтэй төрийн байгууллага бас дутагтаад байгаа гэдэг өнцөг бол надад бас зөв санагдаад байгаа. Тийм. Миний бодол бол ийм л байна. За ойлголоо. За дараагийн нэг асуулт нь ингэж харагдаж байна л да. Одоо ялангуяа дөнгөж эхэлжсэн байна уу те бас нэлээд хэмжээний мөнгө үйлчлэгээ ялангуяа одоо ажиллахгүй байгаа энэ төрлийн салбаруудад мөнгө ятсан одоо буцаад тэрийг гаргаж авч байгаа ч юм уу ингээд үйлчлэл зогсчихсон бизнес эрхлэлдэг байна уу SEO байна уу залуучууд бол байгаа. Залуучууд ихгүй юм бүх төрлийн үсгт байгаа. Эдгээр маань одоо ямар төрлийн бизнес рүү одоо орвол зүгээр юм бэ те. Одоо хувьцаа худалдаж авч гин үү, эсвэл онлайн шоп нэг хэвээр юм уу яах хэвээр юм те. Таны хувьд юу гэх одоо энд байгаа ялангуяа SEO чиглэлээр удаан ажиллажсэн олон компани ажиллаж за саяхан компани үүдч байна те. Ямар төрлийн шинэ бизнесүүд рүү илүү орвол зүгээр байна те. Юун дээр илүү ажиллавал зүгээр санагдчихэв. Одоо ялангуяа 21 оныг харахад те. Юугаа халуул зүгээр вэ гэдэг ч юм уу те. Тэгээд асуулт зүг юм болоо. За сайн байрахаас эхлэх үү те. Та мьют хийгээрэй. Чивчээ өгөөрэй санаа. Сайн нэг мьют хийгээрэй. За. Айр гууж агаад асгаад авьяаста Монголын айр гууж байгаа шүү. Дорчин гişүндээ баярлаа. Өчигдөр гэсэн гоё. Айр болох ш. Таны дөрөв энэ үзэж байгаа хүмүүсийн нэг торхоо хүргэе да. Яа. Айр гасцсан дээр юм арчаад. Юу ямар нэг тийм эмигийн хэлдгээд далтыг хардаг далаал юм биш. Зөв мэдэхгүй юм. Зүгээр яг ийм үед ямар салбарын бизнесүүд өсөж байгааг та бүхэн анзаарч байгаа. Миний иргэн тойр надтай хамаатай ажилтдаг байгууллагуудыг харахад сонирхолтой дүр зургууд харагдчихэв. Такси шин гадаа олдохгүй байгаа.
ханж байгаа. Такси бол маш эрсдэлтэй байгаа. Километрийн 3,000 төгрөгийн VIP такси ус болохгүй. Сүүлдээ 5,000. За delivery service буюу хүргэх үйлчилгээ. Одоо Facebook-ээр одоо манайтай 2 компани гэрээтэйгээр ажиллаж байна. Маш ачаалттай гэдэг бол. Тийм. Тэгээд бас дээр нь энэ дэлгүүрүүд байна. Хүнсний дэлгүүрүүд бол уулын хүргэлтийн үсгээр аюу сайн болох хэрэгтэй. Тэгээд сайн болохоос аргагүй ч л доо өөрснөө. Энэ бол дэвшил واخгүй. Дараа нь бид нар нэг би бол чинь ингийн үеч аюу хүргэлтийн бизнес Монгол шуудан маш хэрэгэлдэг واخгүй. Миний цагийг хэмнэдий ерөөсөө. Монгол шуудан чинь хүнс хүртэл зөөдөн шүү дээ. Надад бол тэгээд бүтэн цаг бүглэл рүү явж байгаа. Ямар ч сонирхол байдгүй. Улаанбаатарын одоо энэ бүглэрэлд. Тэгэхээр яг нэг сайн юм харин монголчууд маань энэ технологийн, энэ хүргэлтийн, зайнаас ажиллах юмнуудаа ингээд зэгцлээд авч байгаа юм болов уу гэж би харж байна. Ану үжин гэдэг нэг юмхтэй одоо тэр хүн намд орсон байсан тэр хүн. Швейцарт архитектураар төгссөн. Тэгээ бид хоёр нэг саяхан өөр сэдвээр бас л нэг Jane Jacobs-ийн ном орчуулах тухай ярьж ирсэн. Тэгсэн чинь санаах та анзаарсан уу? Тэр машины QR кодыг дүүн санаачлаа хийсэн шүү дээ. Тэ? Аюу надад гой санагдаж байгаа байхгүй. Ямар санагдсан тэр нь. Одоо энэ саяхан би нэг дэлгүүрт орсон чинь үүдэнд нь юу яж лээ? Энэ баримтаа уншуулад бүртгүүлж илээ. Тэгээ би ингээ анзаарсан чинь жоон технологи сонсоорсон чинь 838 мянга дахь хүн болсон байлээ бидний хэрэгжилж байгаа. Баримтаар. Тэгээ засаг бол юу хийж байгаа гэхээр манай бүсгүй хийсэн юм аюу зүйл юм л да. Баримтаа ашиглаад сайн баяр одоо миний дэлгүүр орлоо гэхэд үүдэнд нь бүртгэж штэ. Дараа нь сайн баяраа 90 тойронд энэ тэр миний дэлгүүр хавцаагаас ч юм энэ тэндээс одоо тэр тухайн дүүргээс одоо ямар нэгэн хавдрын юм илэрхий тэр хавийн хавтлыг тогтооход цаг минут түүгээр тэр QR кодоор хүмүүсийн очсон цэгүүд нь харагдаж байгаа байхгүй тий? Тэр бүсэд бол тэр явж исэн байна. Энэ бол жишээ нь твшилэхгүй. Энийг гэхдээ маш өөр олон юм дээр хэрэгжиж болох зөв санаа ингээд шийдэл гарсан. За үндсэн асуулт руу гаръя. Content-ing business одоо би бол Netflix, Univision компани, Mobicon Corporates, Unitel компани, Skytel компанийн борлуулалт бол шууд давалцсан гэж бодож байна. Би бол зүгээр асуугаагүй би захирчлуудын тань. Гэхдээ би асуумаар байгаа. Гэхдээ бизнес юм. Гэхдээ тэднийх бол давалцсан. Чи одоо датагийн энгийн бизнесийн хэрэглэгчийн одоо нэг цагийн 50,000 төгрөгийн ус бүлэлт төлдөөс 70-80,000 төлж байгаа. Дата авалтаж авчихъя. За сард нэг удаа Innovation-ийн кино контент 5,000 төгрөгөөр 3,000 төгрөгөөр түрээсж үздэг байсан бол одоо хүмүүс чинь 5-10 юм уу тийм үү. Ингээ явж штэ. Тэгэхээр энд энэ одоо зөв зөвлөгөө өгчүүд тань манай энэ компаниуд харин тэр кино мэнэгаа жоохон хямдруулт юм уу? Засаг одоо тэр тогмогийн нойлж авах, датагийн жоохон нойлж өгд юм уу? Яа тийм тий. Одоо үнэхээр юм нойлмоор байгаа бол Оросоос импортлтой үнэтэй юм аа биш. Компаниудад субсиди өгөөд одоо таргетэд тийм халамж хийх гээд байгаа бол тиймэрхүү юм хийж болох байхгүй юу? Тэгэхгүй ингээд угаасаа импорт дотоодын хүчин чадал нь дийлэхгүй байгаа тог цахилгааныг үнийг нь нойлж энэ ингэж нэг одоо бүрэн дөфийн хийж яхаар одоо энэ хөрс гэж хүн одоо юу бодож идэв юм аа. Одоо уучлаарай бас жоохон логиктой байна бүгдээрээ. Тэгэхээр контент телекомын салбарт бол асар их борлуулалт сайтай байна. Тэндээс харин бид нар яаж нийгмийн одоо бусад салбарт хүртээмжийн нэмэх дэмжүү гэдэг юм ярих хэрэгтэй. Зөв санагдаж байна. Өөр надад зөндөл санаа байна зүгээр. Тийм. Одоо Монгол залуучууд чи би бол кино зохиолд ажиллаж чинь энэ үгэл хэд. Тийм. Би Netflix зарах санаатай. Why not? Тэр санаагаа зохиолоо заръя. Тийм. Дэлхийн зах зээл бид нар заавал Netflix-ийг үзэж чинь тэгвэл би Netflix-ээр Монгол контент гаргая л та. Why not? Энийг ковидоор хийж болно шүү дээ. Монголын уран бүтээлч залуучууд одоо зөндөө байдаг. Тэг би бол уран бүтээлч хүмүүст бол энэ ковидоос гайхамшигтай цаг зав өгч юм гэж байна. Гараа зураг авалт хийж чадахгүй. Гэхдээ сайн киноны зохиол бол сайн кино юунаас нэгтэн зохиол, хоёртын зохиол, гуравтын зохиол шүү. Тэгвэл зохиолоо бичээ суулт. Гэхдээ Монголд нэг тэрэм төгрөгөөр өргөө кино театрт
гарах кино тэгээ тэр тухай яриад тэгээд засгаас дэмжлэг авах тухай ярихаас өмнө тэгвэл зүгээр тэр сайн зохиол гаргахад засгийн дэмжлэг юу гэдэг юм? Ер нь уучлаарай. Зүгээр би зүгээр нэг хэлмээр. Тэ? Дэлхийн ийм том киноны зохиолуудыг харал та. Бүгд тэр интернетээр байж Quentin Tarantino-ийн кино зохиолууд Google дээр байж шүү дээ. Тэрийг уншаад тэгээд кино хийдэг усад тэр хэмжээний тэр форматаар нь тэр сеттинг тэр одоо сюжетүүдийг харж байгаа л кино хийх шүү дээ. Би бол чинь эх жил 2021 онд хүсвэсээгүй Монголын креатив индастри томоохон тесрэлтүүд гарна гэж би бодож байна. Би бүр залуусыгаа бүр ингээд гасаахын хил дээр гинго мараа тэн дээр ингээ урам өгөөд хийгээчээгээд бүр ингээд би бол чинь тэн дээр ажиллаж байгаа. Контентын бизнес дээр. Энэ ковидгүй угаасаа тренд нь тийш байхгүй. Одоо Холливуудын борлуулалтыг удахгүй Netflix саяхан Их Британд $50 долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж би дуулсан хичээс. Одоо хайцдаг хүнээсээ. Роберт Фридланд киноны зах зээл рүү орсон. Одоо бүх хүн Crazy Rich Asians гэж киног ингээ ярьсан үзсэн баг. Ихэнх нь анзаараагүй л. Ихэнх би анх үзэж гайхсан. Ivanhoe юу гэж Pictures-ийн компани. Логог харсан чинь Роберт Фридланд лого мөн байна. Тэр нөхөр $10 сая тийш оруулаад дээр нь $20 сая бусад хөрөнгө оруулагчдаас хийгээд Crazy Rich Asians кино олон улсын зах зээл дээр би саяхан дахин харахад $345 сая борлуулалт хийсэн лээ. Box office. Роберт Фридланд ухаантай л шүү дээ. $10 сая ороод хүнтэй хамтраад одоо Монголоор бол гоёлж ороод 30 саяг 10 болсон лээ. Азийн одоо галзуу баячууд гэдэг нэртэй кино хийгээд тэгээ тэр нэг тийм хүртэйсэх гоё кино шилжүүлж байсан. Гэхдээ тийм контент бизнес хэсэг орж юм. Тэгээд энэ зорилгоч яасаа аваа ингээд би үтсэн чинь нөхөр юу ярьсан бэ? Интэг рүү яваад Болливуудад хөрөнгө оруулалт хийж ирлээ. Интэг бол гайхамшигтай арт түмэн шүү гэл. Тийм монголчууд бол тэгтээ би бол Роберт Фридланд гэж юмд бол талархаж байдаг тийм. Энэ хүн бол инвестор хүн, хөрөнгө оруулагч хүн. Ямар ч хэлсэн өөрийнхөө маш их хөрөнгийг зарсаар байгаа оюутлын цаанаас тэр маш урд нь маш том компаниуд чинь нээж чадаагүй шүү дээ. Одоо би одоо миний санаж байгаа Anglo American байсан санаж BHP ч байлоо BHP байсан 90-д он. Тэгээд бүгдээрээ хайгуулаа хийгээд яг олж чаддгүй. Тэгээд хамгийн сүүлд нөгөө зохиолтой гардаг шүү дээ. Манай Монгол инженер ахтаа. Нэг сүүлчийн дрилдээ хийгээтэй гэж хэлсэн чинь гарсан. Одоо тэр оюутлын Монгол улсыг тижиж л шүү дээ. Тэнтэй холбоотой ингээ сайн муу юм яригддаг. Гэхдээ тэр Роберт Фридланд хөрөнгө оруулалт хийгээгүй бол тэр цооногийг олоогүй бол бид нар юу хийж байгаа юм бол өнөөдөр. Тэ? Бас нэг орд ярих хэрэгтэй. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчдыг бид нар найр тавьдаг. Зүүн Азийн бол татрын бодлохоор өрсөлддөг. Сингапур шиг орн бол бүр уурдаг. Би бол тэгэхээр яг хөө жоохон улс төрчих гээд магадгүй. Гэхдээ бид нар ковид үед яаж хөрөнгө оруулалтаа татах вэ гэдэг юм ярих хэрэгтэй. Ковидгүй үед бид нар хүмүүсээ хөөгөө явуулчихдаг байхгүй. Тэгээд Роберт Фридланд шиг буянтай хүмүүс биш. Тэр хүн орос өргөө хэд их нууж аваа харсан л та. Гэхдээ тэрэнд нь одоо бид гомдолох хэрэггүй шүү дээ. Өөрснөө өчнөө юм авчаад тий. Тэр манай амгаа түрэн гоё юм ярьж илээ. Уулуур хатар хөрөнгө оруулалт юм хийж ингээд бас л сонирхолтой л тэр юм. Тэгээ яг одоо ковид үед бид нар яаж $13 тэрбум эдийн засгаа агшаахгүй байх вэ? Яг төвшөнд нь барих уу? Мөн үү? Инфляци яаж доктортой байх вэ? Үүний тулд юаны долларын урсгалаа яаж зогсоохгүй байх вэ гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Нүүрсний экспорт дээр бас сая миний зур ингээд зарим харж байхад бол цаад хятадын зах зээлд маш их тэлэлт бий болсон. Австрали хятадын одоо энэ глобал энэ геополитикийн харьцаанаас оролцож байгаа. Одоо манай алтан үе нүүрс Монголд бас алтны зэсийн нэлээд хэдэн потенциал ордууд явж байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс байгаа. Энэ хүмүүс бол засаг
дэмжихтэй юм үед бол тусгайлан дэмжиж экспортоо нэмж авахгүй бол маш олон бизнесүүд хаагдсан байгаа. Тэгээд тог могоо өнгөх дуртай осод одоо удахгүй тэгээд эдийн засгийн давхар шүү дээ тэгээд байгаа юм бол. Тэгэхээр товчдоо бол хил дээр экспортоо сайжруулах хэрэгтэй. Тэн дээр сааталгүйгээр бид нар экспортоо маш сайн явуулах хэрэгтэй. Тэн дээр онцгойлон анхаарч тэр жомс эрүүл мэндэд бол маш сайн хурдан шинжилгээгээд тэнд бол хөрөнгө гаргах тоххой. Яагаад гэж манай орлого тэнд байгаа байхгүй. Тэр хил дээр. Тэгээд энэ Улаанбаатар дотор Монголын Нью-Йорк болсон энэ Улаанбаатарын дотоод эдийн засгийг яаж дэмжих вэ? Хөл хорхон зөв буруу энэ дээр ямар технологи ашиглах вэ? Тэ? Тиймэрхүү юм ямар байна. За би ингэж зогсчих ярих юм зөндөө гэхдээ бас таа боломж болохгүй. За амгаа захирлаас дараагийн дахиад асууя те. Одоо ямар бизнес рүү байна уу те? Ер нь бол одоо байгаа бизнесүүд ялангуяа одоо сая хүртэл коммент бичиж байна те. Сургалт байна уу бизнес хийжээс одоо тэр нь ингээд хүнс имрүүл орж ин да хүнс имэл ашигтай байх шиг байна да гэж хэлж явах шинэ те. Таны хувьд жишээлбэл ямар бизнес рүү одоо илүү сонирхож байна те? Гадагшаа дотгошоо үзэж байна уу те? Хөрөнгөө байна уу одоо мөнгө өсөх ямар боломжууд байна те? Одоо энэ хүн нөхцөл гэсэн үг шүү дээ те. Яг зүгээр зүгээр яг түрүүний хэлдгээр яг ийм одоо хөл хорионы үед бол хүнсний бизнес их ашигтай юм байна. Ялтчихв. Манай бас найз нэлээд олон жил юм бар 10 гаруй жил юм хэлжсэн юм. Хүнсний бизнес дээр байсан юм байна. Энэ электроникийн бизнес бол дими юм байна. Жил болгон хурдан хуучраад хурдан үнцнийг алддаг. 3 4 5 10 20 дугаар үеийн одоо гар утас ч юм уу компьютер одоо юм гарч идэг. Хүнсний бүтээгдэхүүн бол үнээр маш тогтвортой байдгаас гадна инфляц дагаад үнэ байнга өсч явж идэг. Аюу тогтвортой бизнес юм байна гэдэг. Тэгэхээр зүгээр Масловын хэрэгцээний одоо пирамидаас бодох юм бол хүнс зайлшгүй хэрэгтэй юм байна. Хоёрт би бас тэр контент бол үнэхээр одоо маш сонирхолтой бизнес юм байна. Тэгэхээр контентын бизнес бол одоо бидний хувьд бол монголчуудын хувьд бол өнөөдөр айх өндөр технологи хөгжүүлэх тухай ярих гэхээс илүү магадгүй биднэрт бол контент хөгжүүлэх боломж бол харин ч одоо бусдаас дутхгүй боломж байгаа гэж бас харж болох юм гэж бодож байна те. Контентыг бол одоо юу гэдэг энэ хүний тархинд илүү креатив процесс учраас энийг бол хүн яаж ч те уншсан харсан хэмжээгээр сэтгэж хийх бүрэн болцоотой. Тэгэхээр энэ контентын бизнес бол их сонирхолтой санагдж байгаа. Яг уу би зүгээр сая зүгээр өөрийнхөө зарим нэг гадаад дотоодын хувьцааг харж байхад бол сая энэ жилийн хувьд бол хэдийгээр одоо оны эхэнд маш их олон компаниудын хувьцаа унсан боловч сая миний технологийн бизнес хийсэн байсан хувьцаа 249% өссөн. 249% өсч харагдчихлаа. Алтны компаниуд байсан хувьцаа бол бас хөөрхөн 30-аас 40% өсөлттэй гэж харагдаж байна. За фарма бизнесүүд бол аюул сайн өсөлттэй одоо тийм одоо эмийн бизнесүүд гэж хэлэх юм уу те. Одоо энэ бизнесүүд бол маш өсөлттэй харагдаж байна. Сая дөнгөж сая Америкчин бас хэд хэдэн Airbnb за бусад одоо шинэ IPO-нууд гарлаа шүү дээ. Жишээлбэл Airbnb бол энэ жил аяз жуулчил үндсэндээ унсан өгсөн гэж ярьжсэн боловч 3 дугаар улирлынх нь үр дүн бол маш сайн гарсан. Тэр хэмжээгээр хувьцаа нь одоо хувьцаагаа зарж хэлсэн эхний өдрийн орой хувьцааны үнэ хаагтад 140 гаруй хувиар хувьцааны үнэ өсөж хаагдж байна тийм. Тэгээ бодохоор бид нар ингээд энэ жилийн хувьд бол ингээд технологийн бизнесүүд ирээдүг харсан нөгөө талаар одоо контент тэгээ хямралыг дагаад яг зарим commodity гэж хэлдэг тийм алт ч гэдэг үзэс ч гэдэг юм уу ийм юмнууд бол нэлээд сайн өсөлтийг харууллаа гэж бодож байна л да. Тэгэхээр зүгээр би бол зүгээр энэ жилийн миний портфолио гэж ярьдаг шүү дээ тийм хөрөнгө оруулалтын портфолио бол нийт дүнгээрээ баг даблдж шүү дээ тийм даблдж байна. Зүгээр тэр үднээс харах юм бол яг зүгээр одоо нэгэнт одоо технологи хөгжсөн зөвхөн Монгол биш
бизнест бол дотоод гадаад хөрөнгө оруулалт их болцоо бүрдсэн учраас бас энэ бас нэлээд том боломж юм болов гэж бодож байна. Зүгээр ялангуяа дотоодын салбарын хувьд бол манайх бол угаасаа суур хэд хэдэн давуу талтай эдийн засаг. Тэгэхээр тэр давуу талуудаа барьсан бизнесүүд бол тэгтэтгүй явдгаараа явах бах. За мэдээж банкын одоо хөл хорио ч юм уу ийм зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр явдгаараа явах бах. Зүгээр гол дутагтаад байдаг юм бол гоё далайцтай бизнес хийхээр төрийн зохицуулалттай бизнес руу орох хэрэг болдог. Төрийн зохицуулалттай бизнес орсон тохиолдолд Монголд зохицуулалт нь тааварлашгүй банк өөрчлөгддөг, сонгуулийн циклээ дагаж өөрчлөгддөг, лидерүүдэд дагаж өөрчлөгддөг. Тийм учраас энэ төрийн зохицуулалттай бизнест орсон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид бүгдээрээ л ерөнхийдөө бол одоо залхаж штэ. Одоо эндээс бол үннийг хэлэхэд бол гадных нь бол яг амархан учраас гараа авчиж явах шиг байна. Тэгээд нэг үнсэн дээр үлдсэн өгдөг лээ. Тэр шиг ингээд одоо монголчууд нь одоо тэгээд болоод байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг тэгэл нэг дотроо эргэлдээлээдэг ийм болчлоо. Уг нь бол миний нэг тийм бодол байт юм аа. Гаднаас стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг хүмүүс санал нийлдэг. Гадны хууль тогтоомжч бай, одоо бүтээгдэхүүний стандартч бай, тэрийг ингээд нэвтрүүлэх нь зөв. Энэ бол бид нар одоо өрсөлдөх давуу талд ингээд нөлөөлөд байна. Тийм учраас өрсөлдөх одоо өрсөлдөөний давуу талыг аль болохоор ингээд ижил төвшөнд аваачихын тулд ижил стандарт, хууль тогтоомж, дөрвөн журмыг мөрдөх нь нэвтэх гэж хэлдэг. Гэтэл Монголд авчраад ирэхээр монголчилж гин гэдэг нөгөө дөрвөн журм стандартыг чинь юу ч болгочдөг. Тийм үү? Жишээлбэл Mercedes шиг машин үйлдвэрлэгийг гэвэл Mercedes-ийг одоо үйлдвэрийн процессыг авчраад монголчилж болохгүй шүү дээ. Тэгвэл Mercedes биш болчих шүү дээ. Чи морин дэрэг ч юм уу нэг өөр юм болчих магадaltaй. Тийм учраас гадны энэ дөрвөн журм стандартыг авчраад энд байгаа эксперт нэртэй гэдэг хүмүүс тэрийг Монголын хөрсөн дээр буулгаж гин гэдэг нэрээр ерөөсөө юу ч болгочдөг. Тэрийг одоо нэгэн зогсоогоод ерөөсөө нэг ч үг өсөг таслал зөрүүлэхгүй хуулаад оновчтой зөв орчуулад тавих асуудал болохоос биш Монголын хөрс бусад газрын хөрсөөс ялгаатай юм гэж юу ах вэ гэдэг асуудлыг аягүй сайн бодмоор санагддаг. Тэгэхгүй бол монголчлон гэдэг маань ерөн нөгөө нэг стандартыг байхгүй болгож байгаа гэдгийг ойлгодог. Тийм асуудал. Ингээд төрийн байгууллагын ямар ч хүнтэй харахаар дөрвөн журм стандартын тухай ярих болгондоо Монголын хөрсөн дээр буулгах гэдэг юм сонин хэлбэрийг хэрэглээд тэгээ Монголын хөрсөн дээр буулгасан юм нь жинхэнэ цаад мөн чанар утгаа алдаад тэгээ Монголын хөрсөн дээр буусан юм чинь эцсийн дунд одоо өрсөлдөх чадвар биш. Харин ч бидрийг улам одоо урууданд ороодох тийм төвшөнд аваад байна гэж боддог. Зүгээр яг би хит хэлбэрчилж ойлгож яж магадгүй. Гэхдээ жишээлбэл бизнесийн харилцаа, иргэний маш олон харилцаан дээр ийм буруу, зөрүү, ойлгомжгүй бие биенээ үүсгэсэн хууль тогтоомж гаргаж ирснээс маш олон жил нягт ингээд зохицуулагдаад ирсэн. Ялангуяа Европын орнуудын хууль тогтоомжийг нэгд манайх их газрын хууль тогтоомжтой юм чи ялгаагүй тэгвэл Европын тэр Герман суурьтай хууль тогтоомжийг зөв шууд хуулаад тавьчвал бидний нийгмийн бизнесийн харилцаа бол маш ойлгомжтой болчих магадaltaй байхгүй. Тэгэхгүй ингээд бидний энэ логик муутай олон засаг дамжиж ингээд гаргасан хууль тогтоомжууд нь дандаа бие бинийгаа үүсгэх тий. Тэгээд нэг хоёрхан тийм хуульчдын гараар ороод ирэхээр орчин үеийн бизнесийн иргэний харилцааг зохицуулах боломжгүй зүйл болж гарч ирээд байдаг байхгүй. Тэгээд тийм учраас ийм маш их юм гар ажиллагаатай ийм юмнууд бий болчиход байдаг. Тэгэхээр хэрвээ бид нар ийм орчин үеийн нийгмийг бүтээх юм бол зарим нэг зүйлийг дугуй зохиодгүй, шинээр зохиодгүйтэй адилханаар авчирчмаар санагдаад байна. Тэрээс биш би Монголын соёл, урлаг, одоо монгол хүний одоо сэтгэлгээний одоо юу гэдэг одоо энэ түүх уламжлалыг бол үүсгээгүй. Энэ дээр орчин үеийн нийгэмд зохицуулж болох юмнуудыг яг тэр зохицуулдаг тэр хамгийн best practice, best одоо туршлагаар нь шилдэг туршлагаар нь хийчмээр байгаа байхгүй. Тэгвэл бид нар одоо тэрэнд маш их цаг алдаж байна. Одоо ингэж бодлоо л да санхүүгийн холбогдлолтой маш олон хууль тогтоомж Монголд байхгүй. За нэг л өдөр мэдээж гарна. Тэрийг гарахыг хүлээгээд хин нэг хүн тэрийг бодож олоод тэгээд шинээр зохино гэж байхгүй шүү дээ. Хин нэг хүн бодож олохгүй тэрийг гадны ямиг хуулж авчирч тавина. Гэхдээ хуулж авчирч тавихтай өмнөх одоо алдаатай хууль тогтоомжтойгоо нийцүүлэх үүднээс нөгөө нэг шинэ авчирсан хууль тогтоомж нь эргээд бас солиомат юм бол. Тэгээ нөгөө нэг дими цаг алдж байгаа их анзаардаг. Нэгэнт одоо гадны одоо бид нар хэрэг одоо шинэ нийгмийг байгуулж байгаа бол энэ нийгмийг байгуулад удацсан
энэ нийгмийг хамгийн сайн хөлбөрөөр байгуулсан тэр зүйлүүдийг яг ингээд хിവэр нь хуулж тавих бол их чухал юм болоо гэж бодоод байна. Хэрвээ тэгэх юм бол бидний одоо энэ хөгжлийн хурд зэдэр бол асар хурдтай явах бүрэн бололцоотой. Ер нь бол энэ хөгжлийн төгжээг нь юу гэнэ одоо энэ ядуурлаг энэ бол энэ тархинд байдаг гэж одоо хэлээд байгаа шүү дээ. Тэрийг л одоо даваад гарчих юм бол бид нар одоо нэг хүмүүсээс бусад үндэстнээс тийм илүү муу сэтгэдэг тийм хүмүүс бол биш шүү дээ. Тийм учраас бидний хувьд бол хурдтай leapfrog гэдэг маш одоо чухал англи үг гэж би боддог тийм. Бусдын зовлонг ингээд зовсон юм болгоныг дагаад ингээд зовоод явах ямар шаардлага байна. Бид нар нэгэнд араас нь хөөж байгаа юм чи. Тэрийг товчлох бүрэн болцсон байхгүй. Тэгэхээр тэрийг товчлооч. Та нар Монголын бизнесүүдийг харах юм бол дандаа товчлдог. Яг бол нэгэнт барууны бизнесүүд ингээд яваад ирцмийг бид нар юу гэж ингээд араас нь ингээд бүх алдааг нь давтах юм бэ. Бид нар ингээд аль болохоор маш хурдтай товчлох учраас Монголын маш олон бизнес барууны стандартууд өгөхөд очсон. Ганц болдгоо юм нэг төрийн зохицуулт нь ингээд нүх болгон дээр очиж бүдрээд яваад байдаг. Тэгээд 8 тойрж байвал 8 9 тойроод байдаг. Ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тэрийг би одоо энэ хууль тогтоогчийн төрд ажиллаж байгаа залуучууд хэлмээр байгаа. Юмыг хуулбал яг тэр чигээр нь хуулаа. Битгий монголчлал гэж хэлмээр байгаа. Тэгсэн тохиолдолд бид нар зоригтойгоор энэ хөрөнгө оруулалтуудаа хийгээд улсаа хөгжүүлээд энэ доктортой юм ойлгомжтой хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй бас ажилламаар байна л да. Тэгэхээр иймэрхүү юм дээр их саад гаддсан болов гэж боддог. Тэрнээс бас Монголын нөхцөлд бол үндсэндээ гадны хөрөнгө оруулалт гараацсан. За ганц байгаа нь одоо байнга асуудалтай зүйлд асуудал ч нэмэгдэж явах шиг байна. Тэгээд яах юм бол бид монголчууд бид нар бол яах вэ? Одоо тэгээд энэ савн дотор үдсээр галт хараа шүү дээ. Гэхдээ хүсэх юмнууд бол байдаг. Хамгийн наадах юм бол сайнхлаа л да. За баярлалаа. За энэ төлөөрөгөө орно. Тэгтээ энэ нэмэлтэд одоо шиг амгаа захирлын хувьд Sony ахын хувьд ярьж байгаа сонсгоо тийм үү те. Бид контентын асуудал байна. За контент хөгжүүлмээр байна те. Захим орчинд ажиллах яаралтай шаардлагууд бол айгүй их байна. За тэгээд гадна дотн гэлгүү те бизнес хөрөнгө оруулах хувьцаа авах боломжууд бол залууж гарцсан байна. Энэ одоо тал дээр бол ажилламаар юм байна гэдээ бас хэлж байна. За төлөвийн хувьд энэ дээр санаа оноо юу байна хөө? За би одоо ямар ч одоо өөрийгөө бизнесийн зөвлөгөө өгөх одоо ирэхгүй юм гэж боддөө шүү. Эдийн нэг өөрөө нэг жижигхэн хувийн бизнестэй ч гэсэн яг бизнес хийдэг тохиромжтой одоо зан характер натуртай хүн биш юм байлээ гэж боддөө шүү. Зүгээр амгаагийн яриатай зүгээр холбоод нэг юм ярьчмаар нэг юм санагдлаа. Тэр нь болохоор төрийн үйлчлэгийг илүү иргэдэд ойрхон болгох, иргэд маань өөрөө төрийн ажилд илүү оролцдог болох боломжууд бас айгүй байна. Технологийн те. Наад захын нэг одоо ойрын үед бодогдоод байгаа зүйл бол ерөөсөө би нэг буруу бодолтой явж ирсэн байлаа. Одоо нутгийн өөрөө удирдах байгууллагыг хамгийн одоо анхан шатны байгууллага нь одоо багийн одоо баг хорооны төвшөнд явагддаг иргэдийн нийтийн хурал гэж байт юм байлээ л дээ. Тэрийг гэж боддог байсан байхгүй. Дүүргийн иргэдийн хурал гэж авах доорноос хороо олгон бас нэг тийм өөр гэсэн парламентын зарчимтай нэг байт юм байлээ. Тэрийг ч өөрөө мэддэг юм. За тэгсэн чинь тэр нь анхан шатны нутгийн өөрөө удирдах байгууллага биш. Ер нь сөөх гэдэг зүйл чинь ерөөсөө нутгийн өөрөө удирдах байгууллагын хамгийн анхан шатны хэлбэр юм байна да. Нэг байранд амьдардаг хүмүүс асуудлаа өөрсдөө шийддэг боломж нь бол хуулиараа олгогдсон боловч гэхдээ хуучин цагт байсан бол ингээд хэдүүлээ утас мус гэж байхгүй үед бол нэг байрныхан цуглараад за хэдүүлээ яах вэ ийх үү гэдээ асуудлаа шийдэж болдог гэсэн бох дундаасаа дараагаас сонгоод орчин үед л ерөөсөө нэг 10 хүн цуглуулах нэг дор амьдардаг 10 цуглуулах гэж зовно доо. Одоо бол бүгдээрээ цаг зав нэцүү ахс бүтэнсээ өдөр хэцүү ийм юм үед бол одоо ядаж нэг иймэрхүү юмудаа технологийн шийдлэр сөөхийн аппликейшн одоо нэг UB-Cab-ийн хамт олон тэ нэг UB call гэдэг сөөхийн аппликейшн хийж байгаа. Энэ санааг бас айгуу дэмжиж байгаа. Тэгвэл ядаж нөгөө сөөхийн асуудал би бол ингэж бодоод байна. Сөөхийн асуудлаа иргэдэн яг оролцоотойгоо шийдэж чаддаг болчвол ер нь манай бүх засаглалын асуудал, улс төрийн асуудал шийдэгдэх юм шүү. Доод шатандаа шийдэж чадахгүй байгаа учраас бидүүлээ их хурлын гишүүд дээрээ нэг гудамжаа анцлуулах гад, худгаа байруулах гад байдг нь ерөөсөө аргагүй юм байна. Доод шатандаа шийдэж чаддаг. Энийг технологийн шийдчихвэл
Энэ технологийн дадлал маань ингээд цаашлаад бүх одоо салбар руу бизнесээ хүртэл ингээд хөрвөөд бизнесийнхэн бол хэрэглэгчтэйгээ хамгийн сайн харилцаж чаддаг, сонсдог одоо тийшээ хандж шүү дээ. Тэгээ CRM, ERP ч юм уу те энэ системүүд дээр чинь хэрэгчлээ судлах өмнөөс нь баг шийдвэр гаргадаг ийм төвшөнд ороод байна. Яг амгаатай санал нийлж байна. Ингээд бизнесийнхаа ингээд харилцагчтай ингээс хамгийн сайн судалдаг аргуудыг нь олоод яваад байна тийш технологи гаргаад байна. Төр маань энэ дээр айгүй хоцроод байна. Яг Монголын төр гэлтгөө хаач дэлхийн төрүүд бол энэ дээр хоцрогдож явдаг. Гэхдээ Монголынхан бол бүр илүү хоцрогдсон. Яваад байгаа энэ технологи ажил шийдчихвэл бидний одоо ер нь бүх проблем шийдчихин. Дээрээс нь бас нэг юм нэг app олон улсад хэрэглээд байгаа юм байлаа туршлага. Одоо Америкийн app open source app байсан. Энийг хөгжүүлээд тэр дороо ингээд нэг асуулт ингээд нэг ирэхэд яаж хийдэг вэ гэж яах хэрэг тэр аппликейшнээр нэг баахан хариултууд ирчдэг. Тэрийг судлаад ерөөсөө дороо иргэдээс юу үсээд байдаг мэдэнгүүтээ төрийн байгууллагууд нь тэрийг аваачаад шийдвэр болгох процесс нь ингээд урд яваад идэг. Араасаа хөөх биш. Их хурлын сонгуулиар л ингээд иргэд юу үсээд байгаа гэдгээ олж мэддэг биш. Тухайн үедээ ингээд маш хурцтай, иргэдийн оролцоотой наа гэж бодоод байгаа. Зүгээр бизнесийн санааг аваачаад төрийн зөвлөгөө олгоо хичлээ. За боллоо. Гэхдээ саяны санал бол айгүй ялч хэрэгтэй юм санагдаж л да. Ягаад тэгэхээр наацхи одоо сая ингээл анх 20 цэргийг эхлэхэд ч л ганц QR код болохгүй ш нөгөө имэйл дээр хитэн нөхдөд суугаад бүртгээ суугаадсан шүү дээ. Явж ирж нөгөө ийм Mongolian ч юу ч юм уу те. Хэлэгч талаасаа бол харьцангуй бид сурах чадтай биш үү. Тэгээд төр талаасаа ороод ирэнгүүт нөгөөх маань төрийн дотоод нэгжүүд хороо та юу гэдгийг баг ингээд ороод энэ төр маань дотоод үнэхээр технологийн үед ингээд хоцрогдсон байдал байгаад байна. Хэвлэлийн үед маш муу байна. Тэгвэл хэлэгч юм уу бизнес маань хэсэг чадаад нөгөө төр байна уу төрийн нэгжүүд маань ингээд энэ дэр мэдээлэл байхгүй боломж бол энэ хоёр маань хоорондоо уулзах чадахгүй байгаа юм шүү дээ гэж бас харагдаад байгаа юм л та. За энэ дээр бас яриул бас зөндөө юм гарах бах те магадгүй дараа дахиж ярьж болох бах. За тэгэхээр бас хэдүүлээ баг цаг 30 минут бол ярилцсан байна. За энэ дээр би бүгднгээс нэг сүүлийн одоо нөгөө сүүлийн ам гэдэг шиг те сүүлийн үг бол авъя гэж бодож байна л да те. За энэ дээр би амгаа захижаасаа явчих. Ер нь бол одоо ингээд те өнөөдрийн бизнесэнд зогсчихсан те ялангуяа өнөө маргааш ингээд одоо их жил одоо яах вэ гэхэд толгойг ачлахаа сууж байгаа залуучууд те залуучууд гэхгүй те 40-50 наснаас дээш гарчихсан хүмүүс ингээд зөндөө байгаа бизнес ингээд зогсчихсан. Энэ хүмүүс өнөө маргааш юун дээр анхааруул зүгээр өөрсдөө хөгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй юм болов уу эсвэл бизнес хэрхэн онлайн уулгахтай ажиллах хэрэгтэй юм бол эсвэл тэрэн дээр өөрхөө боломжгүй хүмүүс бол одоо яах хэрэгтэй юм бол одоо эсвэл төр засгаа хэдүүл ингээ хараад ингээ энэний эсрэг ингээ тэнцээд явах нь илүү боломжтой юм болов уу те энд ингээ нэг юм орхигдсон талууд бас их байна л да те юу яах хэрэгтэй юм бол юм те бид нар сая тэгэл чиний хэлсэн бүх юм хийх хэрэгтэй юм байл гэдэг. Бүгдийн дурдчих шиг боллоо шүү дээ те. Зүгээр яач бодсон хэрэг би одоо миний бизнесийг одоо энэ жил би үндсэндээ ажиллах боломжгүй байсан бол хэд хэдэн зүйл хүндрэл гаргал та. Тэгэхээр бизнесийн нөхцөл байдал хүнд хэрэг би нэлээд хэмжээний хөрөнгө оруулалттай. За тийм бизнестэй байгаад хэрэг өнөөдөр ингээд хаагдаа зогсоод явцсан бол өөр нөхцөл байх байсан ба нэг нөхцөл. Гэтэл би миний оруулсан хөрөнгө оруулалт харьцангуй бага харьцангуй ликвид те тэндээс гараад хурдан одоо гараад алдагталтаа гараад явчих байсан бол бас нэг юм бодох байсан баг. Тэгэхээр нөхцөл байдал нь янз янз байгаа. Зүгээр мэдээж бизнесийн бидний хувьд бол хамгийн энгийн зүйл хийдэг хүндрэлийн үед бол бид нар бүсэж хангалдаг. Хөрөнгө оруулалтаа за энэ бол ингээд тодорхой хугацааны дараа энэ хүндрэл дуусах юмаа гэж үзэх юм бол магадгүй хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг хийсэн хэвээрэл байх болно. Ягаад гэвэл сайн цаг ирнэ гэж мэдж байгаа юм бол бизнестэй хөрөнгө оруулсан хэвээр байхаас өөр аргагүй тий. Энэ бизнес ерөөсөө биш юмаа гэх юм бол одоо яаж энэ бизнесээс яаж хурдан экзит хийх вэ ямар боломж болцсон вэ гэдгийг харж эхлэх хэрэгтэй болох байх. Гэхдээ түрүүний нөгөө бизнес болгоныг түгээлттэй болгож болохгүй байхгүй да. Бас үлээ. Тийм учраас бизнес байгаа шүү дээ. Боломжгүй бизнесүүд байгаа шүү дээ. Тэгэхээр гэхдээ тэр чинь бас чухал хүмүүсийн хэрэгцээ байдаг тийм бизнесүүд байгаа шүү дээ. Жишээлбэл одоо өнөөдөр бид нэг баар савыг хаачлаа гэдэг байгаа боловч нээхээр хүмүүс баар савнд орсон хэвээрээ байна шүү дээ. Тэр чинь ингээд та нар PV-г тарааж өгөөд
тойруулаад хурлаж байгаа дуу гэж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр нөхцөл байдал янз янз байгаа учраас одоо мэдээж бизнес эрхэлж байгаа тухай бүрдэд таарсан арга хэмжээг авч байгаа баг тий. Зүгээр ийм хямралын үед хэд хэдэн арга байдаг л та зүгээр одоо хамгийн энгийндээ бэлэн мөнгөтэй байх тий. Одоо хэрэг ямар нэгэн байдлаар мөнгөчин гоож байгаа бол тэр нөхсөө яралтай бөглөх тий алдагдлаа хамгийн бага хэмжээнд аваачих тий. За одоо юу гэдэг авлага мавлагтай бол одоо тэрийг хурдан олж авах тий. Ерөнхийдөө нэг англиар бол float үлдэх гэж ярьж байгаа шүү дээ. Хөвөөд үлдчих. Одоо яаж игээд нэг сайн цагаарчлан хөвөөд үлдчих гэсэн арга одоо team бизнес дээр байгаа хүмүүс бол одоо яг л тэрний төлөө л явж байгаа. Яаж игээд хөвөөд үлдчих гэсэн. За энэ нэг сарын 6-наас хойш бас нэг арай өөр шийдвэрүүд гарах юм болов. За вакцины ирчүүл бүр өөр шийдвэрүүд гарах юм болов тий. Тэр хүртэл одоо ямар боломж болцоо байна. За ямар нэгэн байдлаар бизнес нь яваад байгаа хүмүүс бол бас нэг өөр байдалтай. Бүр бизнес нь дабл дадагаа хүнснийхэн ч байд юм уу? Одоо юу гэдэг телекомынхэн ч байд юм уу? Тэд нар бол бас өөр юм байдалтай байж байгаа. Гэхдээ хамгийн чухал энд бол төрөөс бизнесийн хүлээж байгаа зүйл бол маш ойлгомжтой зүйлийг хэлж өгөөч. Тэ? Илүү тааварлах одоо ирээдүг тааварлах боломжтой байх одоо байдлаар ажиллаач. Тэгвэл ингээд урт хугацаанд төлөвлөж гэдэг юм байна шүү дээ тий. Гинт ийм сонин шийдвэр гаргаад ингээл бужигнуулаад тэрийг л болчиход окей 1 сарын 6-наас хойш ингэн за энэс хойш одоо юу гэдэг одоо хүнс барааны бүхэлдэгрүүд ажиллана. За нэг одоо дэлгүүрийн хэмжээнээс хамаарат үйлчлэх хүний тоог хязгаарлана. За ингээ хязгаарлал одоо нэг технологийн байгаа юм чинь хязгаарлаад эхэлдэг ч юм уу. Тэгээ үүдэндээ одоо хүн зогсоогоод тодорхой тооны хүн оруулаад хаагаад байдаг ч юм уу. Тэр бол бүрэн боломжтой байхгүй. Тэгээ гэдэг чинь ингээд ойлгомжтой шаардлагуудаа тавиад за вакцины одоо хамгийн ихний вакцины 3 сард ирлээ. За өндөр настай одоо галын шугамд байж байгаа хүмүүсээ төрүүлж өгнө гэх юм бол за дээр нь ингээд хамрагдана. За дараагийн вакцины ингээд цуурж явсараад ингээд дуусна ч гэдэм үү. Тэгэхээр тэрийг уялдсан бас эдийн засгийн болон одоо энэ бизнесэд зориулсан зохицуулалтуудаа яаж ингээд сулруулж хийх юм бэ гэдгээ миний бодлоор бол одоо хэлчмээр байгаа байхгүй. Тэ. Одоо нэг амар одоо ойлгомжгүй зүйл баг болчихлоо шүү дээ. Энэ өвчний талаар бол маш нарийн судлагдаад бидрээс хүнд байдалд зөндөө олон улс орнууд ороод янз янзын гаргалгаа шийдлүүд хийгээд ажиллаад явж байгаа аль нь ч бүр мөсөн зогсъё гэсэн тийм шийдэл гаргав л явж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар эмээ ингээ оновчтой ажиллуулъя гэсэн. Манайх болохоор яг үгүй нэг 3-4 сард энэ өвчнийг алдаагүй гэж нэг зарим сонин дээр Монгол маш мундаг одоо зохицуулт хийсэн байна гэж бичээдсэн чинь сая сүүлд 9-10 сард гадны сэтгүүлчдийн бичиж байгаа нь бол монголчуудын энэ зохицуулт нь бол хүмүүсийнхээ амьдралд муугар нөлөөллөө. Тэр байтугай гадаад байгаа монголчууд авахгүй байгаа юм тийм. Хүний эрхийн асуудал Монгол улсын эрхийн нутагтаа ирмээр байна шүү дээ. Тэгэхээр тэр нэг 5 нөхөр суугаад хин ирэх хэрэг бүх шийдэд байна гэж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр ч одоо тэр хүн гадаадад эрүүл мэндийн үйлчлэгээ авч чадахгүй байвал яах вэ? Тэгэхээр эндээс насаар нь баахан нийгмийн эрүүл мэндийн даатгал гэж баахан мөнгө хураацсан хүнээ тэгвэл тэр хүнд мөнгө өгсөн юм уу? Тэгвэл гадаад үйлчлэгээ авах мөнгөний өгсөн юм уу гэдэг. Ийм нэг нь хүний осноос гажууд иргэнэ өгөөсгсөн юм шиг л гарч байна. Тэ эсвэл ингээд бизнес зүгдэг ингээд бүр мөсөн таг зогсоод байна. Тэ тэгс мөртлөө ямар нэгэн компенсацийн асуудал огт ярихдаггүй. Тог могийн хэмнэлээ гэдэг одоо бизнес нь огт зогссон тогийн хэмнэлээ гэдэг яах. Бизнес нь ажиллахгүй шүү дээ. Тэр үний өөр төлбөрийг хойшлууллаа гэж яриад хойшлуулаад яах юм тэр чинь төлжил таарна шүү дээ. Тэгэхээр чинь тэрийг яах вэ, ийх үү, компенсац нь ямар бах юм гэдэг дээр маш ойлгомжтой шийдлүүд. Тэгэхгүй ингээд миний бодлоор бол засаг энэ дээр бол ингээд онцгой комиссийг бол ингээд зөвхөн хүчний хүмүүсээр бүрдүүлээд болохгүй бүтэхгүй талаас нь биш. Үнэхээр ингээд бүх талаас одоо хэлэх ёстой хүмүүс нь ороод тэн дээрээ одоо тэр олон яв дамгийн газар байгаа шүү дээ. Тэндээсээ бүх хүмүүс нь ороод өөрсдийн салбарынхаа одоо бодлого чиглэлийн дагуу бас ингээд илүү оновчлох тийм юм зохицуултууд хийгээд явал оновчтой байсан юм болов гэж л бодож байгаа. Тэрнээс биш. Өгдөө магадгүй анхны шок ингээд бүгд шок болоод бүгдийг хаач бий болно шүү дээ. Тэгт ингээд бүтэн жил шокнд явж болохгүй шүү дээ гэж байна. Тэгээд аим шиг үздэг хүн те шокноос гарах хэрэгтэй шүү дээ. Одоо болохгүй шүү дээ. Эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэй байна гэж хэлмээр байна. За баярлалаа захиралтай. За сайн ахын хувьд хэд захих юм юу вэ?
Яг би амгаатайгаа санал нэг байна. Маш олон юм санал нэг байна. Тэгээд одоо залуучуудаа ирч хүчтэй байгаарай. Ковид үеэр яг оюутнууд бол жишээ нь би бол яг эрдмийн ажил хийдэг хүмүүс бол одоо эрдмийн ажиллаа хийж байгаа шүү дээ. Доктор сурч байгаа хүн юм уу, судалгаа хийдэг хүн бол аюу аятайхан цаг болчлоо гэж би бодож байна. Би нэг боломжлаас л яриад байгаа шүү дээ. Тэ залуучууд зориулаад. Тийм боломжтой ярих хэрэгтэй байна л да. Яг нэг амгаатайгаа нэг давцаж ярмаар байгаа учраас санал нэг байгаа учраас тэрийг би дахиж ярмаар байна. Өөр одоо хийх зүйл бол creative content дээр одоо ажиллах боломж бол байна. Тэр цэма одоо Adobe бол өөрөө cloud system бий болгочлоо шүү дээ. Нэгсэндээ орон бүхний дизайнерууд хам суугаад юм би туршиж үзсэн болж илээ тэр. Тэгээ би бол нэг тийм юм дизайн хийдэг шүү дээ. Зүгээр яг компанид нэвтрүүлж үзэж байгаа trial version-д аюу гоё юм билээ. Тэгэхээр ягаад одоо би түр жишээ авлаа шүү дээ. Роберт Фридланд ингэжээ. Монголд одоо оюутлын анхны хөрөнгө оруулалтыг тэр нөөцийг тодорхойлох, олох тэр юм хийсэн хүн одоо кинон дээр бас тийм хийж явж байна гэдээ би зүгээр санаа шийдэж байгаа байхгүй юу. Тэгээ би бас тэрнээс үлгэр авч байгаа ч юм биш яг ерөнхийдөө бол ковид үед бол creative content-ээр ажиллах болох юм байна. Зүгээр сая ингээд энэ ягаад суралгээд сонирхолтой ингээд суралцаа ялла хийлээ. Тэр энэ дэр ингээд харж байгаа. Ингээ хийхэд чинь энэ дэр чинь онлайн борлогч байгаа байхгүй зах зээл гэсэн үг шүү дээ чинь тийм. Энэ бол гэхдээ маш сайн контент л да энэ өөрөө. Маш сайн хүүхдийн англи хүүхдүүд нэг уншиж өсдөг юм ном багхгүй. Тэгэхээр яг ковид үеэр чинь international publishers хэрэгж байгаа шиг ингээд явах. Түрүүний киноны төсөл дээр бол би бол зарим хөрөнгө оруулагчид энэ салбарт ажилладаг хүмүүстэй хамтарч ажиллах татгалзах зүйлгүй. Хөрөнгө оруулалт 5-10 нугарах бүрэн боломжтой. Тэ төслийн шатнаас дараагийн хөрөнгө оруулалтын шат. Тэр ингээд заавал уурхаагаас гадна бид нэр ийм төсөлтөөр хамтраад crowdfunding, angel investor болоод бас энэ контентын бизнес орох боломж байна уу гэж би зөв хараад байгаа. За академийн хувьд доктороо хийж байгаа сууд тэр одоо бичиг цаасны хүмүүс бол угаасаа тийм одоо улам бизи байх бүрэн бололцоотой. Зүгээр яг түрүүний ярьж байгаа эрс зан ажилуулдаг хүмүүс тийм үү? Тодорхой үйлчлэгээ үзүүлдэг одоо өсчин гоо сайхны газар тэд нар бол бүгдээр зогссон. Тэгтэл бас оффист байгаад юм хийдэг усуд байна тийм маркетэрүүд, банкирүүд эдгээр бол заавал нэг өрөөнд бол суухгүйгээр ажиллаа хийх болцоотой. Яг нь амгаагийн ярьж байгаа нь бол зөвлөд одоо бидний ярьж байгаа гол сэдв нь том макро түвшинд эдийн засаг өөрөө ингээд суцаар цусгүйгээд ирэхгүй яах вэ гэдэг тийм. Одоо маш олон одоо сайн нэг багш залуу бол чинь ингээд ажлынхаа хажуугаар би энэ хөрөлтийн энэ компанид ороод энэ хөрж ийна гэдэг ингээд тасных мөнгөийг олоод шүү дээ тэр юм чи тийм гэрүүлээ тийчих хэвээр шүү дээ. Тэгэхээр би ингээд хүн ингээд адаптац хийгээ явж байна да гэж би харж байна. Яг хоо одоо биднийх айгаад ах юм бол байхгүй. Ковидын энэ юу бол үргэлжлэхгүй шүү дээ. Тодорхой хугацааны дараа хөл хараа тавигдана. Зөв хизээвэл гэдэг байна. Вакцинууд бол гараад эхэлсэн байгаа. Тэрийг бол бид мэдчихэж байгаа шүү дээ. Миний хувьд бол сүүлийн 2 сар телевиз огт үзсэнгүй. Netflix-ээр бол хаяа кино үздэг. Сүүлийн 1 сар бол би огт үзэж чадсангүй. Яг гэвэл би хитрхи завгүй. Хитрхих завгүй. Тэгэхээр би завгүй байж болж байгаа бол тэнд завгүй байх боломжтой л шүү. Алжина. Тэр миний бас юу нэг ковидд эффект болж байгаа шүү дээ миний зарим бизнес. Тэгээ одоо 4-5 компани ажиллаж байхад бол 1-2 нь таг зогссон байгаа. Гэхдээ нөгөөдөл нь итгэж байгаа ч юм. Ингээд яг энийг бол entrepreneur бид нар Forbes-ийн улсууд ч зэрэг яриад байгаа. Гэтэл одоо мэдээж эмч хүн яах вэ? Багш хүн яах вэ? Би бол мэдэхгүй байна. Би бүх хүний бүх салбарт би ажиллаж байгааг учраас зүгээр төрийн бодлогын сургууль сурч ирсэн хүний хувь зүгээр харахад бол манай засгийн бодлого огт байгаа болохгүй байна. Үүн дээр бол уухай хөдөлгөөнөр бол бид нар хилцэж байгаа. Худалдаа ажилтны танхимын амар түвшин манай гишүүн тэндийн санаа яаж вэ? Америк дахь худалдааны танхимын
гишүүн бас манад байдаг. Бас дамжуулаад бид санал оноо өгч л байгаа. Тэгээ би одоо тэр болгоны энэ дуртаад хүмүүсийн цагийг залхаамааргүй. Гэтэ ямар ч байсан залуус ирч хүчтэй байгаараа. Тэгээд надтай бол creative content-ээр хамтрий хөрөнгө оруулах гэсэн бол холбогдож болно. Одоо заавал биеэр уулзах шаардлагагүй ингээл Zoom-ээр хийчих болно шүү дээ, тий. За баярлалаа болдоо доо. Зүгээр. За төлөө юм хэлэх байгаа. За товчхон л нэмэх юмар л одоо хин амгаа сайнаа өртөө бүрэн дүүрэн 100% санал нийлж байгаа учраас зүгээр ганц зүгээр илмээ санагдсан юм нь гэрийн нөхцөл жоохон өөрийгөө идэвхжүүлэх талын юм хэрэгтэй байх. Биеийн таймер их заавалчгүй хийх хэрэгтэй юм байна. Би бас жоохон нэг хэсэг ерөөхдөө баг 10-20 жил биеийн таймер идэг байж байгаа. Сүүлийн нэг 2 жил айгүй идэвхтэй болсон чинь шал өөр болт юм байлээ. Айгууч турсан. 15 ээлж турсан. Илүүч залууч болд юм байлээ. Илүүч ирчвчтэй ч болд юм байлээ. Тэгэнгүүтээ нөгөө гэрийн нөхцөлд болохоор биеийн таймер их шиг хэцүү юм байхгүй лээ. Нөгөө гэр болохоор амардаг, хэвддэг, унтдаг, иддэг газар гэдэг юм толгоондоо суулгацсан чинь гэрт одоо жим очоод би ганцаараа л жимд хийж болдог гэсэн мөртлөө ягаад гэрт хийж болдгоо гэдэг. Тэ нэг тиймэрхүү сэтгэл зүйн тийм өөрийгөө өөрчлөх гэж чадахгүй байгаад байна. Тийм утгаараа нөгөө онлайнаар YouTube харж байгаа ч юм уу нэг биеийн дасгал хийх хэрэгтэй юм биш үү гэж бас зал тэ гэрээр байгаа бүх хүмүүстээ нэг хэлий. Дээрээс нь бас нэг саяхан дахиж нэг өөртөө сануулсан зүйл бол D витаминээ монголчууд маа сайн уух хэрэгтэй юм байлээ шүү. D витамин бол бүх юмд бол нэмэр болдог, дархлаа нэмдэг. Одоо энэ ковид байгаа үед бол D ингээ судалгаагаарч харуулсан юм байлээ. Биеийн дэх D витамин сайн байгаа хүмүүс болохоор хурдан идгээд дархлаа айгуу сайн байд юм байна. Бүх зүйл сайн нөлөөлд юм байна. Тэгэхээр монголчууд маа нөгөө нар бага үздэг өвөл болохоор гэртээ суучдаг учраас D витаминаа тогтмол уух хэрэгтэй юм билээ. Тэгээд мэдээж бол эмчийн зөвлөгөөр уух хэрэгтэй. Зүгээр мэрэгжлийн хүмүүс бол хэлж илээ. Витамин D-ийн хордлого болно гэж байдаг юм байлээ. Ихтэн гэж нэг байдаг юм байлээ. Тэгээд тогтмол ууж ах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө витамин C бас хэрэгтэй юм байлээ. Витамин C-д бас хордно гэж зүйл бас байдаг юм байлээ. Тэгэхээр витамин C-гээ сайн уух хэрэгтэй юм байлээ шүү. За тэгээд би эрүүл байхад тэгээд гэрийн нөхцөл ч гэсэн ажил хийж болдгийг л харуулж болж байгаа шүү дээ. Гол нь тэгээд энэ нөгөө хэдэн жилийн дараах эффектээс нь бас айгаад байна л та тий. Сэтгэл зүйн болоод нөгөө эрүүл мэндийн үед гэртээ байсараагаа түрүүний хэлдгээр витамин D-гийн маш том дутагдал автахлаараа эрүүл мэндийн асуудал үүсэх юм шиг байна. Тэгээсээ байхгүй болохоор сэтгэл зүйн асуудал үүсдэг юм байна. Сэтгэл зүйн асуудал бол хамгийн шилдэг арга бол ерөөсөө биеийн таймер хөдөлгөөн юм байлээ те. Тэрийг ч шинжлэх ухаанаар баталчаад байд юм байлээ шүү. Тэгээд 90-20-нд байгаа хүмүүс тэгж зөвлөгөө өгье. Одоо мундаг хоёр бизнесменийн хажуудад ямар бизнесийн зөвлөгөө өгөх те. За та гуравт маш их баярлалаа цаг зарцуулж өнөөдөр те өөрсдийн туршлагаас болж болохгүй байгаа бүх юм ярих гэж хуваалцсан маш их баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. За сайхан барай. Сайхан хоригдоорой.